За. За ингээд ярих. За ямар ч гэсэн анхны подкаст, за тэгээ блог. Тэгээд хамгийн анхны төснөр таныг урьж байгаа шалтгаан та болохоор бас нөгөө Монгол Улсын анхны спортын мастер гэдэг утгаар нь. За тэгээд дээрээс нь нөгөө усан спорт. Тий, усан спортын анхны спортын мастер. Тий. Гэдэг утгаар нь таныг ингээ урьж байгаа. Тэгээд эрэгтэйгээс таныг, эмэгтэйгээс одоо алтан туяа хичээг. Тий, манай аалагч. За тэгээд хоёроор ямар ч ихлэе гэж бодсон. Тэгээ гол шалтгаан нь юу гэхээр манайхан нөгөө түүхээ сайн мэдэхгүй. Тэгээ анх яаж үүссэн? Ерөнхийдөө бол анхны одоо яг эд тамирчин байсан залуучуудын бэлтгэл ямар байсан? Тухайн үед бас нөгөө хоол үнсний хувьд бол бас асуудалтай байсан шүү дээ, тий? Тийм байсан. Тэгээ тэр одоо хүндрэлтэй үед яаж бэлтгэл хийж ирсэн? Ер нь тухайн үеийн тэр сонирхолтой зүйлүүдээс яриад. За гоё ярих гэж бодсон. За тэгээд яварсан танд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. За зүгээр ярьсан баярлалаа. Тэгсэн та хэд маань бас нэг зөв юм зорж байгаа учраас бол миний зүгээс бол тэрийг дэмжихээс өөр ямар ч арга бол байхгүй. Тэгээд бас ингээ баярлалаа анхныхаар ингээд өрсөнд. Яг усан спортын түүх бол Монголд бол 1967 оноос эхэлдэг байхаа. Яг би жоохон энэ 60 70 оны тоонууд жоохон наан цаана байж магадгүй. Тоо жоохон асуудал. Тий. Тэргээ чи бас сайн нягтлаа. Гэхдээ бол яалч өнөөдөр Монголын анхны усан спортын дасгалжуулагч тамирчин болвол Дэндвийн Баяраа гэдэг. Баяраа баха би гэхдээ бас юу нь бол хоёлаа яах бах. Баяраа багш гэж бид нар бүгдээрээ мэддэг тий. Мэддэг. Яг би уг нь мартсан байж магадгүй. За Баяраа багш бол Ленинградын Бинт Америк сургуулийг бол яг усан спортын дасгалжуулагч мэргэжлэр бол төгссөн. Бол байдаг. За тэгээд би нэг тэгээ 1900 Монголын хамгийн анхны бассейнчин бол Зүүн Баянд бол Зүүн Баян задгаа 50 м гэсэн 25 50 биш юм уу те? Тий 25 м. Тухайн үед бол тэр чинь нэг тийм 50 м гэж бол байгаагүй байхад бол байсан. Тэгээд тэр Зүүн Баянгийн бассейн дээр бол усан спортын одоо аврах шалгаруулах тэмцээнүүд бол явж исэн. Тэмцээн болж исэн юм уу? Болж исэн. Тийм. Хин Батцэрэн гэдээ бол байгаа шүү дээ. Бид нар бол бүгдээр мэддэг нэг олимп. Тийм. Олимпийн нэг ном байдیں۔ Яг нэг усан спортын түүх гэдэг. Яг манай энд байж магадгүй. Чи байхгүй бол би шам дараа нь ингээд аваад одоо энэ чи тэрэн дээр бол бүр нарийн бол бичээстэй бол байдаг. Тэгэхээр ер нь Монголын усан спортын түүх бол ерөөсөө 60-д оноос эхэлсэн. 60-д оноос эхэлсэн. Тийм энэ бол бүгдээр бол мэддэг гэсэн. За тэгээд тэрний дараа бол мэдээч бол Эрдэнэтийн бассейн хизээ нэгдлээ. 83 онд нэгдэж байсан. Тийм 83 онд бол нэгдээд тэгээд 86 онд төв бассейн. 86 онд 85 оны 86 онд бол хотын төв бассейн болов. Энэ бол тэр бол сайн санд. Тэгээ би чинь 87 оны бас нэг тэмцээнд ороод нэг 50 м-ийн бараасаар шууд оронгуудаа би чинь бас нэг юу авч ирсэн маа диплом авч ирсэн. Тэгээд миний хамгийн анхны багш чинь бол ерөөсөө цолон багш шүү дээ. За. Одоо яг манайхан бол яг банкны цолмон гэж хэлдэг. За. Нэг тийм юм бол байдээ. Одоо тэгээ цолон багш одоо хаана гэдэг юм бэ сайн мэдэхгүй л байна л да. Холбоо бол тасарсан. Тэгээ тухайн үед бол тэр тэмцээн дээр бол ерөөсө бүх одоо тэргүүн байруудыг бол ерөөсө Эрдэнэтийнх нь авдаг гэсэн шүү дээ. Яг бас нэг 3 жилийн өмнө бассейн нэгтсэн учраас 2-3 жил бассейн арай туршлагатай. Дээрээс нь бол Эрдэнэтийн бассейн чинь яагаад аягүй чанартай байсан бэхээр бас дандаа Орос багш нартай байсан. Орос дасгалж байна. Тэгээд тэдний Эрдэнэтийнхний техник нь бол тасарсан шүү дээ. Бид нар чинь бүгдээ ангаагаал. Ваа, ийм байдэн шүү дээ. Бид нар чинь хуучин нөгөө ирээл нөгөө нэг өрөөрөө эргэлт хийдэг. Ирээл ингээ буцдаг. Хүрээл иргэдэг байсан. Хүрээл иргэдэг. Эрдэнэтийнх нь болохоор яг нөгөө эргэлтээ иргэдэг. Бид нар чинь бүгдээ вау ингээ яадаг байсан. Тийм. Тэгээ нэг ийм бас нэг сонирхолтой түүх бол байдیں۔ Тэгээ яг хөө тэгэл нэг 88 оноос эхлээд за багш нарын хувьд бол мэдээж тухайн үед бол нөгөө Батардан багш бол байж исэн. Хүүхдүүдийг бол дасгалжуулаад яг бассейн дээр чинь бол үндсэн 3 дасгалжуулагч байсан. Нэг нь бол Батардан багш байсан, нөгөөт нь бол 2 Орос багш байсан. Төв бассейн дээр. Нэг нь болохоор Борейко. Тэр Борейко бол ерөөсөө 100% бол ерөөсөө яг усан спортын дасгалжуулагч бол багш.
Хоёр дахь нь болохоор Карташов гэж байсан. Михаил Григорьевич гэж байсан. Зургнууд нь байгаа бол. Надад бол миний альбом дээр бол бүгдээрээ бол байгаа. За Барико бол хойд бол бас мангар өндөр бид нар чинь би ч жоохон байсан. Мэдээгүй ямар ч өндөр байсан би бол одоо цагаан мэдээгүй. Тэгтээ бол амар юм өөртөө ихтэй бас нэг юм жоохон их цантаа бол орсон байсан. Тэгээд Монголын яг тэр нэг би бол Баттартан багш нар чинь 87 оноос 88 89 он хүртэл явсан юм. Баттартан багш нар бол тэгээд Баттартан багш бол яг надад бол нэгэн дөрвөн техник бол заасан. Дөрвөн сэлтийн техник зааж байгаа. Өөр хар дельфин бараас бол зааж байгаа юм. Тэгээ багш чинь бол бас нөгөө нэг одоо бас тамирчид бас байд юм аа. Одоо Инх Амглан гэж байсан, Амглан Баатар гэж байсан. Манай би дандаа хотынхныг яриад байгаа шүү дээ. Окей. Амглан Баатар, Инх Амглан гантлаг. За тэгээ мандах одоо талигаач болцсон. За бас талигаач болсон Баяр Магна, талигаач болсон Баасан Дорж. Бид нар чинь бол яг бидний ах нар л да. 2 3 жилээр бүгд бол ах байсан. Тэгвэл тэд нар ч үүрээ техникийн суудсан. Баттартан багш бол тэднийг асуулж үзсэн. Тэгээд яг 89-с 90 он хүртэл яг 1 жил хагас бол би нөгөө Карташов дээр явж байсан. Бид нэр бүгдэрийн тийш шилжүүлсэн л дээ. Сонгоных нэг гэдэг бүгдэрийн шилжүүлээ. Тэгээ бид нар чинь бол ерөөсөө өдөр 3 цагт ороод орой 8 цагт гардаг ийм сонин нөхдөд болцсон шүү дээ. Яг хөө тэр хооронд бол өдөр 3-аас орой 8 хүрч 5 цаг бэлтгэл хийдэг байсан. 5 цаг. Тий. Тэгээ өдөрт нэг. Өдөр болгон. Тэгээ өдөрт нэг удаад нэгтгэс 5 3-аас. Тэгэл яг тэнцээ чинь тэгэл яг л харагдлаа гал. Тэгээ бассейн ус чинь амар хүүтэн тэгэл яагаад ер нь төв бассейн чинь айгу хүүтэн шүү дээ. Харин тий. Заалмалт бид нар чинь тэгээс жоохон байсан бүгдээр хөлдөж өгөх гээл амар хүүтэн байсан. Хин төрүүлж ус руу орох уу гэд хорогддог байсан гэж ярьдсан байлээ. Тэр чинь дундаж ус нь бол цас чихрах бол яадаг байсан бэхээр нөө холоор өөр айгу юм үнэтэй зүйл. Тэр учраас бол холоорыг айгу хэмнэлттэй яадаг. Халуун усанд бол бактериуд бол мэдээж хурдан одоо ингээд үржиндэг. Хүүтэн усанд бол одоо үржих магадлал нь бол бага нэг тийм харьцаал байсан юм шиг байна. Тэгээ бид нар бол дунджаар бол нэг 22-оос 23 градус усанд л ордог байсан л. Банга. Тэгэл одоо яг тэрний айц гэдэг одоо хүртэл надад байд юм аа. Тэгээ хүүтэн усанд орохоос бас айдаг бүр ингээд нэг залхацсан. Залхаад одоо бүр ингээд нэг айгаа. Тэгээ бид нар тэгж ордог байсан юм. За тэгээд бид нар нэг жил хагас бол бид нар Карташов багш нар бол явсан, Михаил Григорьевич нар бол явсан. Тэгээд яг нөгөө нэг өстой жинхэнэ 10,000 цагийн хууль гихчээр бол бид нар бол яг 3-аас 5 8 хүртэл 5 цаг бол бид нар бэлтгэл хийж байсан. Амжилт бол амар агсан л да. Гэхдээ ингээ бас ингээ хийгээд ахаар бол яг ялч нь бас нэг юм дээр бол ирдэг. Карташов Михаил Григорьевич бол юу гэхээр Москвад бол яг зүгээр бас нэг бассейны багш байсан хүн байхгүй. Яг мэрэгжлийн хүн бол биш. Дасгалжуулагч бол биш. Тэгээ бол яг өөрөө бол араар явдаг байсан. За. Тамирчин хүн бол байсан. Яг л тэр нэг юм хараад бас нэг мэдрэмжээр бол бидэрт бол за. Тухайд бол бид нар бол мэдэхгүй шүү дээ. Орос багш гэж ингээд яасан. Тэгээд 89 оны сүүлээр бол манай Бадрах багш бол яг Кивин Бинтавийн их сургуулийг усан спортын багш дасгалжуулагчаар бол төгсөд ирсэн. 89 он байхгүй. Тэгээд багш маань бол 88 онд баха 88 онд тий 88 онд. Тэгээд тухайд 89 онд бол тэгэл Оросод бөөнөр нэг он шинийн өдөр бараг гаргасан шүү дээ. Тэгээ бид нар яах вэ гэсэн чинь тэгээд ямар ч гэсэн сонголтоо хийгээд тухайд бол яг Бадрах багш надад юу таалагдсан бэ гэхээр өмнө нь бол яг бид нар Орос багш нар бол 5 цаг бэлтгэл хийжсэн тийм. Тэгээд яг Карташов багш бол Бадрах багшийг ингээд бас нөгөө юугаараа дуудаж ирээд нөгөө туслах дасгалжуулагчаар дуудаж ирээд. Тэгээ мань хүн бол яг ингээд тэгэхэд бол Карташов багшийн Михаил Григорьевичийн тэгээд Бадрах багш хоёрын нөгөө арга барил нь шал өөр байгаа юм л. Карташов багш нар бол бид нар дандаа усны бэлтгэл хийдэг байсан. Хорой бэлтгэл бараг хийх. Хорой бэлтгэл бол бараг хийхгүй. Хорой дээр бол бид нар бол яг зүгээр нэг сонголт Монголын дасгалууд дээр хийлүүлээд. Бадрах багш нар бол бид нар бол одоо яг үндсэн нөгөө нэг яриад байгаа
хүчний дасгал, хуурай дасгал гэдэг маш сайн хийдэг болоод. Миний зурагч байд юм шүү дээ. Карташ багшийн үед бол нэг юм өөр ингээд ингэсэн. Яг ингээд Бадрах багштай дараа юусан дараа нөгөө хүчин дасгалын хийх ч юм уу би ингээд задраад бүр ингээд булчингийн мас ингээд шал өөр ингээд физиктэй болоод. Тэр нь бол бас харагдтiin. Тэгээд яг хуу дараа нь бол бид нар сонголт хийхээр би бол Бадрах багшийн сонголт хийгээл явсан гэдэг. Тэр надад аяа бүр байна. Бадрах багштар бол бид нар бол ерөөсөө тэгж 5 цаг магуул хийхгүй шүү дээ. Тоод бол басин ч үрээ ингээд хүн болон ингээд басин жоох яагаад нөгөө зүгээр нөгөө нэг сонирхч улсууд чи өөрөө ингээд орох нь ихсээд бидний хувьд болохоор чи бараг цаг болдгоо. Бид нар ч бол 3 цагт ороод бид нар чинь бэлтгэл 3 цагт ороод тэгэл 5:30-д дуусна. Ерөөсөө 2 цаг. 2 цагийн бэлтгэл бол базар хоёр. Амарсан. Тухайн одоо сетүүдийг ингээд ярих юм бол ер нь одоо 100 дарагч хийдэг үү 200 тэр тухайн үеийн сетүүдээс та нэг за тухайн үеийн сетүүд бол ерөөсөө л ойлгомжтой. За багш бол бид нар бол ямар ч байсан нэг 400-аас 600 м бол за эхлээ бие халаалцдаг. Тэгээд бол яг мэдээж бол тэр тухайн нөгөөний бэлтгэлжилтийн өөрийнх нь тэр нөгөө нэг юунаас нь бол хамаарна л да. Яг ямар үед яг ямар фаз дээр нь явж байгаа гэдгээс нь хамаарна. За мэдээч бол одоо юу гэдэг зөвхөн суур бэлтгэл дөнгөж бид нар эхэлж явал дандаа холын зайд явна. Гэхдээ холын зайд бол бид нар бол дандаа лапатаг болон юу хүчний юмаа хийгээл. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэсэг. Бадрах багшийн тэр бид нарын яаж ирсэн бэ гэхээр ерөөсөл за одоо нэг 3 цагийн 2 цагийн бэлтгэл байх юм бол 45 минут бол бид нар бол ерөөсөө зааланд бол нүдчдэг байсан. Тэгэхээр юу нүдхөө гэхээр ерөөсөө гисний дасгал, хүчний дасгал ерөөсөө тэгэл өсрүүлээл, гүйлгүүлээл дандаа дээш өсрүүлээл ерөөсөө одоо бид нар нөгөө яриад high intensive training хийдэг гэсэн. Crossfit шахуу маягийн хийдэг байсан шүү дээ. Өндөр ачаал. Өндөр тийм гаагатай юм гэдэг ингээд хүйтэн заалт хийдэг шүү дээ. Дээш гүйлгээлээс ингээд амар явдаг гэсэн. Тэгээд дараа нь бид нар ус руу ордог байсан. Мэдээж юм бол тийм бол байсан. Багшийн нэг онцлог нь бол ерөөсөө хүн болгонтой бол дандаа тулж ялжилдаг байсан. Тэг хүн болгоны бас амар мэдрэмжтэй өөрөө спортын хүн байсан учраас багшийн түүх бол аягүй сонир шүү дээ. Өөрөө бол өмнө гов аймагт жуудогийн тамирчин барилддаг байсан. Тийм. Киевийн Бинтабрийн их сургуулийн жуудогийн дасгалжуулагчид явах гэж исэн хүн уснаа дасгалжуулагч болоод хуваар нь дуусаад тэгээд нөгөө яг хуу за яг хуу хуваар дууссан юм чинь ганц байгаа хуваар нь усны дасгалжуулагч байсан гэхээр нь яваад яг дундаараа бодсон юм шиг байна. За дунд нь би очиод ангиас соличин гэж бодсон. Тэр үчи амар чанга байсан шүү дээ. Тэр солиулахгүй шүү дээ. Зүг. Бас уссан болгоно тэгээд яг одоо тийм бол байхгүй. Тэгээ маань үн чинь бол ерөөсөн Оросын спортын мастерын цолгыг хангаад ирээд тэгээд өөрөөр хангасан шүү дээ. Тийм үү. 50 м дээр бол 50 билүү 100 м дээр бол хангасан багшийн. Оросын спортын мастер хэрч чанга шүү. Чанга. Тэгээд багш чи эренгүүтээ ерөөсөө яасан бэ гэхээр хамгийн түрүүнд ийсэн юм гэхээр цол зэргийн тэр нөө юг дуусгасан шүү дээ. Шинчилсэн шүү дээ. Бид нар чинь бол хуучин юугаар бол одоо мэдгүй одоо би үнэхээр санахгүй байна. Айгүй юм сул байсан. 1-2 дугаар зэрэг спортын дид мастер бол спортын дид болон мастерын цол байгаагүй. Юусэн нэгдүгээр зэрэг хүртэл гэж байсан. Тэр нь амар сул. Одоо бол чи бараг сонсвол чи тэрийг бараг түүхийн дараа чи ингээд түүхийн дараа би судалж байгаа нааруулаа. Чи тэгээд судлаад оруулж ирсэн. Тэгээд тэр чинь ерөөсөө яг Оросын яг цол зэргийн комиссээс 1 секунд татал оруулсан шүү. Тэгээд олимпийн ороогоор батлуулсан баг. Зүг. Тэгж хийсэн. Тэгээд яг тэр юу ч нь болохоор зарим баг одоо хүртэл байгаа. Баг шүү. 25 м-ийн бассейн дээр. Тийм үү тий. Зарим баг одоо хүртэл байгаа. Яг нь тойд бол багш бол дандаа 25-аар батлуулчихсан. Тийм 25-аар бол 25-ын бассейн. Гэхдээ ер нь нэг 50-50-нд бол ахиулсан санагдаад байна. Одоо бол ахиулсан нэг зарим нэг юм би яг бас тодорхой санахгүй. Тийм. Тэгээ багш нь тэрий чинь бүгдээрээ батлуулаад бидний чинь ерөөсөө бүр амар шахдаг байсан. Тойд бол ерөөсөө яг нэг 4 цаг 30 минутанд ч юм уу ингээл орж ирэл явах бол ингээл төв бассейн дээр орж ирэх дүнгэнэ. Тэгэл ийм дүнгийн дугаар. Хүмүүс ч гайхал ороод нөгөө кафе мэгөр оруулаа ингээд. Бид нар шиг бол бүгдээр хөл. Тэгээд бид пум гэл. Тэгээд ерөөсөө багшийн яг тренингийн одоо яг дасгалжуулалт арга барил бол ерөөсөө л тэр тоо бол яах вэ гэдэг. Яг мэдээч бол байх хэвээр бид нарт үнэхээр
тухайн үед бол цаг илүү олдсон бол бид нар илүү бэлтгэл хийх байсан байх л. Гэтэл тухайн үед бид нар яг л нөгөө за сонгоныханд чинь бид нар бол ерөөсөө нэг бассейн захиргаа чинь бол бид нар үнэгүй усанд ордог байлаа шүү дээ. Ааха. Одоо бол тэгж усны мөнгө бол төлөхгүй шүү дээ. Гэж байхгүй. Тийм. Бид нар ч үнэгүй ордог гэсэн. Тэгээ үнэгүй орохын тулд бол бас ингээл цаана нэг мөнгө төлөөд идэг хүмүүс байдаг. Бид нар тэгэхээр орохороо ингээл баг бассейны 3 замыг авчдаг. Ааха. Тэгэхээр хүмүүс айгүй хил ам хийдэг. Тэгэл ерөөсөө за та нарт бол ерөөсөө 230 минут өгнө. Аа тэгээ тэрүүн дээр нэмхэн 45 минутын заалны цаг гэдэг өгдөг байсан. Тэгэл яг тэрүүн дээр л бид нар баригддаг л бол байсан л. Та яг хэдэн наснаас эхэлсэн юм бэ? За би бол яг бассейн анх 86 онд нэгдсэн тий. 86 оны 11 сар өнө 12 сард нэгдсэн. Би 87 оны 2 сард орчихсон. Зүгээр анх удаа. Тий. Тэгээ намайг манай аавч өөр айгу усанд дурттай. Дуртай хүмүүс. За Наранбатаа тэгээ бассейнд орно. Тэгээ ихч бит хоёрыг авч ирсэн баг. Тэгэл бит хоёр чинь тэгэл 2 сараас яваал. Тэгээ би санаж байгаа 5 сард бол хамгийн анхны тэмцээн болж байсан. Тэгэл Эрдэнэтийнхний хараад бүгдээ ангаагаал. Тэд нар чи эргээл харгал бөөнөрөө эргээл явдаг. Тэгэл яг бас нэг тамирчин дүр төрхөнд орсон байсан тэд нар. Бид нар бол дөнгөж төр соёл нь бий болж ирсэн учраас бол. Та тэгэхээр яг хэдтэй байсан гэсэн үг тэгэхээр. Би чинь 76 он гэдэг чинь одоо хэд юм бэ? 11-12 төл байсан юм шиг. 11-12. Яг бэлтгэл хийж ирсэн үе. Энд чи одоо дөнгөж анх удаа 87 онд одоо бассейнд орж ирсэн. Тийм 87 оны 2 сард би оронгууд тэгэл ерөөсөө тасралтгүй явсан л да би. Тэгэл бассейн чинь 100 бол амардаг. Тэгэл буцаал тэгэл 87 оны 9 сард би орж ирэл цаашаа тасгалжуулдаг. Тэгэл яг нөгөө би чинь 87 оны 5 сард би чинь нөгөө 50 м брасер би чинь нэгт орцсон учраас бассейнх ангилдаг. Тэгээд намайг чинь хэн Баттан багштууд за чи ер нь бас гайгүй юм шиг байна. Авьяасны тэгээ би ороод ингээд тэгээ 87 оны 9 сараас эхлээд миний яг одоо яг тамирчны одоо яг гараа эхэлсэн л байна. Тэгэл ерөөсөө анх сэлж эхлээл ерөөсөө эдгээр сарын дараа яг бэлтгэл хийгээд эхэлсэн гэсэн. Эсвэл тэгэл өсөө тэр 87 онд бол бэлтгэл хийгээд 87 онд бол би бэлтгэл хийгээд эхэлсэн. За одоо тэгвэл нөө цол зэрэг хөрөхөд таны хамгийн анхны цолч одоо шууд 1 2 3 4 зэрэг гэж ингэж явсан уу? Эсвэл одоо тийм яг тэгж л явсан л да. 3 дугаар зэрэгээ биелүүлээ. Тийм 3-аа хийгээл 2-ыг хийгээл яг тэгэл дээшээ явал миний дээр чинь нэг том ах нар байхаа тэгэл гантлаг гээл том ах инх амгалан баатар гээл тэд нар чинь байсан. Тэд нар бол үнэхээр тасарсан. Тэгээд олимп байсан. Авиа байсан одоо Америкт байсан. Тэд нар чинь бол ах нар шүү дээ. Тэгэл тэднийг л би ч өөрөө шартаа хэлэхөө. Тэгэл нэг улсын биш нөгөө хотын аваргын дараа би тэднэрт би чинь хамгийн сүүлд орсон финал дээр. Тэгэл тэд нар чинь 1-2 бүгдээрээ төвчин би чинь амар шартаа. Би нэг юм л амар санаанаас гардаг юм. 87 оны 5 сард би чинь нөгөө 1-р байранд орсон медаль авцсан. Тэгээ 88 оны 10 сар биш 2 сард хотын аварга болсон юм. Тэг чинь би үрээ ингээ явсан. Тэгээ би хамгийн сүүлд орсон байхгүй. Тэгээ би амар шартаа би тэр хэр сан. Тэгээ би гэртээ ирээл ямар ч медаль аваагүй, ямар ч диплом аваагүй. Шагнал байранд ороогүй. Тэгэл ээж маань тэгэл дээр ирсэн. Тэгэл би гэртээ ирээл би ямар ч сан аавдар очтол амар үйлжсэн би санагдтыг. Аава би өстө юу ч яасангүй ш тэгэл аавч намайг тайвшруулаа. Гэхдээ миний хүү зүгээр наа чин дөнгөж эхлэлтэй гэл. Тэгэл тэрнээс хойш би чинь шар гоцоогоо тэгэл олимп хин хийднэр тэд чинь дээгүүр орцсон. Том амар гой залууч тахнар. Тэгэл би чинь дүүшин дотор ингээл амар би ч та яадаг ч дараа жилийн ялсан аваргаар тавина заа юу гээл юм. Тэгмэд олимпч минь одоо очоод тавьчихгүй даа гэж. Ингээл юурх бас хөөрхөн бид нар би ингээ хурцлдаг л байсан. Одоо нөгөө юу гэдэг чинь багт нэг одоо байнга өрсөлддөг нэг юм багийн анд гэж байдаг шүү дээ тий. Спарринг партнер уу? Тий. Одоо боксер спарринг партнер. Тэгээ танд одоо яг тийм одоо найз ер нь байсан уу? Байлгүй. Болдын хариун болд.
битгойчтой хүрс. Тэр үе одоо түүхээс нэг час хийсэн юм ганц хоёр дурсамжуудаас аваад. Ерөнхийдөө бол Ариун болд бол ерөөсөө бол амар хөдөлмөрч. Тэгээ мэдээж бол спортын хор шар бол байгаа. Бүр хөдөлмөрчийн үед бол бүр амар. Хүмүүс бүр ингээл ярьдэж бит хоёр чи ингээл тэгэл нэг багш чинь за 50 15 удаа гээл. Тэгэл яг 15 чинь бүгд нэг багш ингээд бүгд цагийг аваад бичдэг шүү дээ. Бүр тэр хөдөлдөг гэсэн. Графикийг хөдлөөл багш бид нарт тайлбарлал сарын өмнө та нар ийм байсан. Одоо ийм болцсон ингээл яагаал. Тэгэл бит хоёр чинь заримдаа ингээл орно. Ингээл мэдээж ингэж л орж ирнэ шүү дээ. Тэгэл бат гээл орж ирнэ гэдэл Ариун бол чи Наранбатаа хийж явсан ингээл би чи 28 гэлээ. Тэгэл дараагийн юм дээр цааш орж парк гэл намайг тавиад. Бид нар чинь зөвхөн юун дээр биш. Тэмцээн дээр биш. Бэлтгэл дээр бид нар ч уралддаг. сайн уралддаг. Ингээл тэгэл би нэг өөдөөс ингээл гарахгүй ингээл урд байна. Тэр бол ялчгүй би бол одоо Ариун болдог бол өөрөөхөө бол яг бага насны миний намайг хурцлж исэн хүмүүсийг бол би нэрлэн л дээ. Одоо бол бид нар бол гэр бүлийн найзууд бид нар чинь тэр гоё дурсамжууд бол байнга дурсан яа. Тий. Яг тэгэл Ариун болдохын цол нь спортмаас бас спортмаас. Тий. Та аль төрлөөр спортмаас чинь? Би бол эхлээд дельфинер спортмастер болсон. Зөө. Ийм үдсэн сэлд бол дэлхийн байсан. Тэгэл бид нар ч ах нь тэрийг спорт мастер болохын тулд Ариун бол чи эхлээд Монгол улсын хамгийн анхны спортын дид мастер байхгүй. Окей. 5 сард цаад чинь би шатцсан. Тамир чи шатна гэж байдаг шүү дээ. Бэлдээл. Шатал би яг 5 сарын 92 оны 5 сарын хотын аваргаар би бол деливер хийж чадаагүй байхгүй. Тэгэл тас гэл одоо тухайн үед спортын дид мастер хэд байсан 58 ч байсан юм. Ариун бол 59-0-оос тотгошоо. 100 100 өрөөр шүү дээ. 100 өрөөр байсан. Тэгээ тэр бол яг Монгол улсын анхны спортын дид мастер бол ялчгүй Ариун бол. Аль 5 сард байсан. Тэгэл би чи ингээл шатцсан шүү дээ. Ингээл заа шүү дээ. За дараа жил. Тэгээ 93 онд анхны улсын аварга болж байгаа шүү дээ 5 сар. Анхны улсын аварга. Дандаа бол зүгээр нэг хотын аварга, Эрдэнэт хотын аварга, Улаанбаатар хотын аварга гэж явдаг байсан. 93 онд бол яг анхны 93 онд болчихсон. Тий. 93 онд бол 93 байна уу? 94 байна уу? 94 баха. 94 онд анхны улсын аварга болсон баха. Улсын аварга тий 94 он шүү заяа. Окей. Тэгэхээр бол яг нөгөө нэг Ариун бол чи яг 93 оны 5 сард анхны спортын дид мастер болсон. Тэгээ бид нар чинь 93 оны болонгуудаа бид нар чинь шууд нэг Шанхай явсан. Анхны олон улсын тэмцээн. Шанхай ямар тэмцээн байсан бэ? Зүүн өмнөд Азийн. Зай. Тэгээ Монголын баг тэр чигээрээ бас Миятайхан онгоцоор бүгдээрээ бууж байгаа штэ. Нэг юм чартер 94 онд гэсэн. 93 он баг. 93 онд. Тэгээд ерөөсөн Монголын хамгийн анхны багийн салхийг хагалсан усан спортын тамирчид байхгүй. Угаасаа манай тэмцээн чинь хамгийн их штэ. Тий. Хамгийн эрт эхлээл хамгийн сүүлд дуусна штэ. Тий. Эхлээл нөгөө нэг юу урчилсан сэлэлт. Тэгээд дараа хагас шигшээ, тэгээд ишээ дээрсэн тэгээд нөгөө дөрөв тэгээд олон зайд хуваачгаар чинь тэгээд юм. За манай хамгийн анхны олон улсын тэмцээнд усар үсэрсэн тамирчин бол манай нөгөө уучлаа нөгөө Дэндвийн баяраа байхгүй. Дэлдэн баяраа. Тийм үү. Баярах. За. Энүүн дээр амар гоё онгоо байдیں۔ За. Энийг бол Олимпийн бүр нөгөө хорооны отхон цагаан ах бол одоо хүртэл ярьдаг. Яасан бэ гэхээр 100 м браст оролцсон. Тэгэл чи бодол та. Монгол улсаа төлөөлөөд хамгийн анхны тамирчин одоо ингэ өсрөх гэж ингэж бодсон. Тэр юм дээр бол ямар одоо ийм даралт байна те. Сэтгэл зүйн. Тэгээ мань хүн фальс старт авчихгүй юу? За. Тэгээ яг хөө зүгээр ингээд яг ингээд уул ингээд мэдээч бид нар бүгдээрээ л толгоогоор өсрөн штэ тэр бол ойлгомжтой. Тэгээ мань хүн бол яг хөө ингээд нөгөө фальс старт авангаад мэдэнгүүтээ ингэж зүгээр ингээд заа ингээд зүгээр хөлөөр орчихгүй юу? Хамаахгүй. За тэгсэн чи Олимпийн хорооны нөхдөр чинь цус гэж манай Монголын улсын тамирчид үнэхээр хэцүү юм аа.
бүх орны тамирчид толгоогоор орж явах. Манай орны тамирчид хөлөөрөө орж ингээд. Бүр тийм байлаа шүү дээ. Аха. Тий. Тэгээд болвол ингээд яагаад 93 оны зүүн өмнөд айдсан яг Монгол улсыг яасан төлөөсөн 4 тамирчин бол байгаа. Энэ дээр бол манай Баяраа байгаа, Дэндвийн Баяраа байгаа, манай Гал Бадрах байгаа, Ариун болд байгаа. Тэгээ би байгаа. Бид дөрөв. Гал Бадрах Эрдэнэтэй галаа. Тийм манай галаа байхгүй. Тийм. Галаа бол зөв өөр явдаг. Галаагийн хамгийн лаг юм нь бол амар гусалтай. Тийм янз янз гусалтай. Яг одоо тэр одоо нэг хин Попов өдрний гусалт байдаг шүү дээ. Тийм. Тэр нь бол одоо юу гэдэг бид нар 1 секундэд одоо нэг 2 метр бид нар гусч хахад галаа бол 1 секундэд бол яг 3 метр гусдаг байсан. Нэг таталт дээр 1 секунд шуучлаар нэг таталтан дээр 3 метр таталтан дээр 3 метр. Тэр нь бүр гайх юм шиг. Тэгээ бид нар бас жоохон бахта галахыг ер нь л биширдэг байсан. Шүү дээ бүр юу вэ бид нар ч би бүр галаач яа мэдгүй тэр одоо нэг л өөрийнх нь тэр бие физиологийн онцлог нь байсан. Тэгээ онцлог нь л тийм байсан шүү. Тэгээ ерөөс бүр ингээл амар гой гос. Тэгсэн мөртлөө ингээд яг одоо техникийг харах юм бол одооны техникээс бол шал өөр л нэг юм. Нэг ингээд урагшаага ингээд тавиад ингээд одоо бол ч тийм биз ингээд бас ингээд Эрика нэг 4 фазаар аваад ингээд яадаг. Галаач болохоор яг энэ чинээ тавьдаг. Айгуу сайн гар ойрхон. Гар айгуу ойрхон ингээд тавьдаг. Яг нөгөө нэг атак хийж байгаа тэр англ нь болохоор айгуу ойрхон. Тэгсэн мөртлөө ингээд гой гулгаад галаач бол намайг бол бас 2-оор ах штэ. Галаа бол 2-оор ах байхгүй. Тэгэл ингээд биш борхаа. Яаж явд юм бол бүр гайхал бүр. Тийм бол байсан. Галаагийн бүр өөрийнх нь юм мөн чанар нэг тийм бол байд. Тий. Би бас цикл литрийн хүртэл хараад аяг биширж ирсэн. Нэг жижиг циклийн шилбэрийн жижиггээл хөдлөд байхын тэгтэл ерөөсөө ингээл алга болчихсон ингээд. Тий зүг. Очин олохгүй. Тий. Гайхаж ирсэн тий. Одоо хүртэл би ерөөсөө ойлгохгүй галаа яаж сэлдэг вэ? Тэгээ яг хаа сөхөг шиг тэр ярьдаг л байсан одоо цаанаасаа өгцөн авьяастай ер нь бол нэг цөөхөн хідүү хүмүүс. Тэрний нэг нь бол яачгүй Гал Бадрах гэж ярьдیں۔ Тэр бол би бол одоо хаач хинтч би хэлнэ. Тэр манай Тамираг бас ер нь бас цаанаасаа өгцсөн нэг тийм гулсалттай гэж ярьдیں۔ Галаахтай ер нь юм жоохон дүүцүүлж ярьдгийг ер нь бол тий. За анхны олон улсын тэмцээнд Шанхайд ингээд орж исэн юм тий. Тэгээд мастрыг хэдэн онд хийжсэн бэ? Шанхайгийн тэмцээн дээр бол бас нэг юм байгаа маа. Бид нар анх удаага нөгөө Олимпийн хорооны нөгөө юу вэ штэ. Диспансер. Тэрүүнд хамрагдаад. Тэгээ бид нарт бол за та нарын хүч тамирын чинь сэргийхин тулд бид нар юу өгч шүүгээд би бүр сандаа зүгээр нэг юм нөгөө юу штэ. Паалан нөгөө нэг юм юу? Миска биш нэг юм том нэг хоолны сав байдаг шүү дээ. Нэг ирсэн чинь багш ингээд бүр ингээд зэрлэг зүгийн балыг ингээд Олимпийн орооныхон тараасан байгаа. Бүх тамирч. Оо вау. Зүгийн бал. Шанхайд бэлтгэсэн юм. Бэлтгэсэн үү? Бэлтгэсэн. Оо бид нар чинь Шанхайд бол 6 сар бэлдсэн шүү дээ. Оо амар юу ярьж байгаа юм бэ? 6 сарын өмнө гарч байгаа юм. Тийм, тэгж бид нар бол бэлдэж байгаа юм. Тэгжээж бид нар чинь Шанхай руу гарч байгаа шүү дээ. Тэгэл ерөөсөө бүр ингээд ийм юм болоо. Тэр үед бол хоол гэж бол байхгүй. Бид нар байрлж гарч ирсэн. Бас нэг оногоотой юм байгаамаа. Бид нар алтаа зош будалд гардаг байсан. Шанхайд бид нар ингээд биш тэр би Хирошимад одоо андуурч байна. За. Шанхай дээр бол бид нар бол яалчгүй 6 сар бол бид 6-аг бол Бадрах хурш. Бид 4-ийг бол Бадрах хурш бол 100% бэлдэж байгаа. Бид нар бол төв бассейн дээр бол бэлдэж ирсэн. Тэрэн дээр бас нэг юм бие физиологийн нэг юм анзаарагдаад байгаа. Галаа бол одоо юу гэдэг ингээд дэндүүг ачаал өгч юм бол галаа өмчдөг. Амар сайн. Тэгээд тэрийг нөгөө Бадрах хурш мэдэрсэн. Тэгээ одоо юу гэдэг би нэг 3000 м явж байгаа бэлтгэлийн зүгээр нэг нийт нэг 3 км явж байгаа бол галааг бол нэг 1500 1700 явуулдаг. Тэгэл за галаа гар амар гэдэг. Намайг чинь ариун бол бит хоёр нүддэг. Yes. Хоёр ачаад илүү даад юм байл. Гэхдээ мэдхгүй тэр ачаал нь эсвэл би бол зүгээр би физиологи гэж би яриад байгаа. Тэгсэн мөртлөө галаа 1700 явал километр 700 явал тэгэл бид нарт яг адилхан юу гараад гараад байгаа юм чинь. Тэгэхээр энэ яг физиологийн онцлог болж дараад байгаа юм л да. Тэг яг
Баяраа бол бас яг тийм. Баяраа чи ингээд баяраг бол бараастаар гаргаж ирсэн. Харин бол анхны төрөл чинь 10 байхгүй. Зөв. 10 байхгүй. Галааг бол юун дээр гаргаж байгаа юм? Үр дээр гаргаж байгаа юм. Намайг дэлхийн дээр гаргаж байгаа. Та дөрөв тэгээд бүхэнд оролцож ирсэн. Бүхэнд оролцсон шүү дээ. Тийм шүү дээ. Мэдээж хамгийн сүүлд орно. Тий. Тэгэл бид нар чинь 25 м-ийн бассейн дээр хийж байгаа л 50 м-ийн бассейн дээр анх гарсан чинь. Нөгөө 50 м дуусч өг. Нөгөө талын ард нь ирдгүй. Нухаалаа байхгүй шүү. Тэгэл бүч дээшээ харж байгаа юм чинь. Ингээд нэг тийм бол бас ингээд. За тэгээд бид нар чинь ингээд ямар ч нэг оролцоод ингээд ирлээ. Усан спорт холбоо 91 онд байгуулагдсан. Байгуулагдаад Баттартан багш нар байгуулсан. Тэгээд дараа нь Баттартан багш бол яг нөгөө зах зээл эхлэнгүүд багш чинь юугаа хөөгөө явуулсан, бизнесээ хөөгөө явуулсан. Тэгээ яг бид нар чи яг 93 онд Азийн усны холбоонд хэлсэж байсан. 93 онд. 91 онд нь байгуулагдаад 91 онд холбоо байгуулагдаад 92 онд бол зүүн Азийн тоглолт бол болох юм байна гэдэг нь яагаад бид нар бүх бэлтгэлээ хийгээд яагаад тэгээ 93 онд бол бид нар чи ингээд юу руу яваад Шанхай руу яваад тэгээд Шанхай дээр бол бид нар Азийн усны холбоонд бид нар аль бие усаар хэлсэж байгаа. Бадар хөшимтүүд надад бүх зургууд нь байгаа. Чи дараа надаас аваарай заяа. Тэгээд бол бид нар чинь нөгөө нэг тухайн үед бол Азийн усан спортын холбоонд чинь жил болгон хураамж бол $300 төлдөг. Амар. Тухайн үед 93 онд $300 хэрчэн чам. Юу одоо нэг $3,000 шүү. Тий. Одоо ч гэсэн $300 мөнгө шүү дээ. Тий шүү дээ. Тийм биз дээ. Тэгэд бол энэ бүх зардлууд бол Бадар багш гаргадаг. Тэр түүх нь бол бас би одоо ярина амар түүх бол зэ. За тэгээ 94 онд бол яг Азийн тоглолт Хирошимад зардагдсан. За 94 оны Азийн тоглолтын дээр бол хэн оролцож байна вэ гэхээр би Ариун болт Японд байсан Баттулга гэдэг Япон ээж автаа. Зөв. Япон ээж автаа. Яг нь тухайн үед нөгөө нэг Монгол гэхдээ нэг 91 онд өнөөдөр ингээд Японд руу ингээд нэг солилцооны журмаар хүүхдүүд ингээд тийм их хөтөлбөр байсан юм шиг батлах гэдээсэн тэр байгаад байгаа юм. Тэгээд Аля. Ингээд бид дөрөв нэг явсан. 94 оны бэлтгэлийг та нар сонсох юм бол бүр амар зах зээл үе хэлсэн. Тий. Ер нь бол 89 оноос хойш бид нар бол ерөөсөө талхаар явдаг байлаа шүү дээ. Яг нь нүүрс ус. Нүүрс ус одоо ихэр бол амар юу ярьж байгаа юм. Талхаа бол бид нар чинь тэгээд газ ингээл дээрээс нь сахар нүүрс ус. Хөтлөө хийж байгаа л тэгэл яваал. Тэгэл явдаг л байлаа. Бид нар бол за тэгээд 94 онд бол нөгөө Тэц 2 3 4 эдгээр бол бүгд 0 зогсолт хийсэн. 100 тийм байсан юм уу 93 он. Тэр чинь яг 90 биш 94 онд одоо би уучлаарай 94 оныг ярьж байна. Бид нар чинь нөгөө байнга тог тасардаг байсан шүү дээ. Тоглоом зарлал байсгээл тог тасардаг байсан. За тэрэн дээр чинь бол тэгээд бид нар чинь бол яг нөгөө 8 сард бол 9 сард бол Ази аврагууд байсан. Ази аврагууд байсан. Бид нар чинь бол яг 5 сараас бид нар байрлал эхэлсэн. Бассейн дээр байрлал эхэлсэн байхгүй. Бассейн дээр байрлал эхэлсэн. Зах зээл үе эхэлсэн. 0 зогсолтууд яатсан. Төв яг төв бассейн ус байхгүй. Тэгээд бид нар багш бид нар за төв бассейн ус байхгүй болцсон эн чинь Эрдэнэт рүү юу. За ариун бол битгой Эрдэнэт явбаа. Эрдэнэт бит хоёр чинь ингээд сар хагас болсон. За Бат хэлийг бит хоёрыг тасгалж болсон. За Бат хэлийг бол тухайн үед бид нар яасан бэ? За нарна танд гүүх ёстой. Хоёр чинь өглөө болгон кросс дараад сэлэмсч бот бит хоёр зай. Гүүх ёстой. Өглөө бит хоёр чинь 6 цагт гараад Бат хэлийг бит хоёрыг ч аваад нөгөө сэлэмсч ботос дээшээ нөгөө өгсдөг нөгөө овоонууд байгааз. Тийм. Тийш оороо бид нар гүйдэг. Ирж очих нь бол нэг дөрөв хойд уулах уу? Хойд уулах байхгүй. Хойд уулгаа бит хоёр гүйгээл. За тэгэл гүйж орж ирэнгүүтээ шууд нөгөө доошоо ороод тухайд нөгөө нэг юу Эрдэнтийн нөгөө нэг юу ч нөгөө бодигийн заал байлаа шүү дээ. Нөгөө заал байгаа. Тэрнээсээ бүр доошоо нэг ороод нэг бодигийн заал байсан. Тийм. Тэр нь бодлоо хүч хийгээл падвал битүү хүч хийгээл. Тэгэл гарч ирэнгүүтээ бит хоёр чинь шууд усныхаа бэлтгэлүүгөө ороод
Хоол байхгүй шүү зэ. Чи сонстой. 6 цагаас зэ. 5 км гүйгээ. Бодид орж хүчнийхээ бэлтгэлийг хийгээ. Тэгээд бид хоёр чинь Эрдэнэтийн бассейн яг өглөөнийхөө усныхаа бэлтгэлийг хийгээд бид хоёр ихний өглөөний бэлтгэл 11 цагт дуусдаг байлаа шүү. Өглөө 6-аас бэлтгэлтэй ордог гэсэн. 6-аас. Тэгэл зүгээр л услуун шүү дээ. Өөр юм бол баах гэдэг. Энд яаж байгаа. За энэ хугацаанд яг сар хагас бол бид нар амар бид хоёр зүгээр ингээл задарж байгаа юм. Үнэхээр задарж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг танаахан 0 зогсолтой хийлээ. Амар гоё болж исэн. Бид хоёр Батэлэг бид хоёрын чинь бүрстэ бүр амар юу ингээ гаргачихсан. Бэлтгэлийн төлөвөө гаргачихсан бид хоёр. Зааш алнаа гэж бид хоёр чинь айлаа бид гурав чинь бол тэгэл яг бид гурав тэгэл яг хийж. Галаа бол яга яваа гэхээр цэрэгт явцсан баг. Галаа бол цэрэгт явцсан. Яалч гоо цэрэг татлал хацсан байна уу. Тэгээ яалтай байлаа тийм биз дээ. Баяраа бол бас цэрэг 94 он тэр чинь бол баяраа яасан бахаараа бас уулан ариун болт бариа хоёр чинь бол яг цагдаагийн дэд тойлоо хамт орсон, карантинд тойлоо хамт явсан. Гэхдээ баяраа болохоор чинь юу руугаа яваад нөгөө хичээлээ хөөгөөд тэгээ ариун болт чинь нөгөө юугаа аваад чөлөөгөө аваад ингээд бэлтэж байгаа байхгүй. За тэгээ бид хоёр чинь ингээд 7 сар гээд бид гурав ингээд буцаад хот руугаа хүрээд ирлээ багш руу уцаж байгаа. Багшаа одоо Эрдэнэтийн бассейн юу яачлаа ингээд 0 зогсолт сул зогсолт хийчлээ. Одоо ингээд яах вэ гэсэн. Ир гэж байгаа байхгүй. Тэгээ ирлээ. Эхний 2-7 хоног бол бид нар яаж байгаа дан хүчин дасгал заална гэж байгаа юм. Үүгээл ерөөс ингээл хүчин дасгал хийгээл гиснийг ингээл бүх таталт маталт амар ингээ хийгээл. Тэгээд ингээл нөгөө ийм нөгөө шведская систем гэв шүү дээ ингээ ийм байдаг. Тэрүүн дээр багш ингэж дээрээс нь бидрийг яалгаж байгаа. Тэгээд доороос бид хоёр бид нар чинь дээш ингээ хийдэг бол хөлөө өргөн. Хөлөө дээр нь ингээ тавьчих доош болоод гисэн дасгал хийдэг байлаа. Зүгд чи хөлөөрөө дээш доошаар зүгдээд тэгээ гисэн дасгал. Тэгэл ингээл 50 хийж байгаа л бид нар чинь гисэн ингээл татдсан багаас. Ингээ татаал бүр юм. Тэгвэл багш ингээ харж за нэмээд 10 гээл тэгж байгаа. Багшаа юу гэнэ. Тэгвэл багш доорч ингээ зүү тавьчихсан. Ваа. Бүр ингээ нэмээ. Тэгэхээр зүүндээ яах вэ буцаал 11 ингээ тэгэхээр хүнд ямар их потенциал байна те. Тэр ингээ гараад ирж байгаа. 6 пак. Би чинь 6 биш би чинь бүр 12 пактаа суудаг байлаа шүү. Амар ингээс. Тэгээ бид хоёр бассейн дээр байрлалдаг. Тэгээ нэг өдөр ингээ яасан чи. За би та нарыг одоо усны бэлтгэл ингээ хийнэ гэж бид. Ингээл хэлж байгаа байхгүй. Ингээ бид нар гайхал. Бассейн бүгд нь 0 зогсол хийсэн. Тэгсэн чинь Бадраг багш яасан бэ гэхээр хажуудлын залуучдын солин төв гэж байсан шүү дээ. Яг бассейн хажууд яг ингээ залгаа. Яг энэ талынх нь харсан ийш бассейн орсны жорлон байдаг байхгүй. За тэнчэнэс навьч ингээд ийм том шланг хийгээд жорлон зүгээр одоо энэ карант. За тэгээд тэр ингээ явуулж байгаа. Тэгээд жижиг бассейнээр явуулж байгаа юм. Ингээ 30 м шланг. Жижиг бассейны нөгөө доош ингээ явдаг ус нь ингээ юугаар ингээ бүгэлж байгаа юм. Илсээр бүглөө дээрс нь ерсэн доош ус ингээ нэвтрэхгүй болоод тэгээд яасан бэ гэхээр тэгээд дүүргэж байгаа байхгүй. Жижиг бассейныг 7 хоног дүүргэсэн багш заа. Вау. За. Энэ бол зөвхөн эхлэл шүү заа. За. Ингээд дүүрчлээ. Тэгэл багш ингээд ярьсан. За хүүхдүүдээ усан дорноо гэж. Тэгсэн чи тэгтээ багш бол яг хуу 7 хоног дүүргэсэн юм чинь 1000 халуун усаар дүүргээд нөгөөт нь хүүтэн болчихсон. Хүүтэн хийгээр. Орсон чи юу байсан бэ? Хашиж байгаа юм чи. Багшаа бид нар ийшээ орч чадахгүй нэ. Тэгсэн чинь за хэдүүлээ маргааш уулзъя гэж байгаа байхгүй. Тэгэл бид нар дахиад нэг хоороо бэлтгэлээ. Тэгэл би чи ингээл орой ингээл ороод ирсэн чи багш ингээд нөгөө нэг тухайд нөгөө мичтэй политик гэж байсан. Мичтэй политик дээр ингээл ус ингээ халаачихсан. Тэгэл ингээл буцалж байгаа байхгүй тэр нэг. Тэгээ нөгөө нэг юм жижиг бассейн чинь тэр чинь бас л куб метр шүү дээ. Тэр нэг 10 литрийн халаас ус юу болохоо буцаж байгаа гэсэн. Чок гэл хийгээ. За одоо гой дулаацсан. Ор гэж байгаа. Тэгээ бид нар бол баг үсрээл нөгөө үнсэлт нь хүрдэг. Тэгэл тэр чинь одоо яаж вэ? Дөнгөдөө багш бид нар чинь яаж ийм гэхээр араас нөгөө нэг эрзэн уяал. Тэгэл багш ингэж байгаа юм чинь. За нарбата чи чинь хэд явдаг вүлээ өврөөр. 57 58 гээл гэсэн. За минут явна гэл. Тэгэл бид чи эхэлж байгаа юм. Тэгээ бид нар чинь 2 сар бид нар тэгж бэлдэж байгаа. Хирошимад ирвэ. За. Тэгээ Хирошимад бид нар чи ирээл 50 м бассейн сэлж чаддаг. Мөрөнд дуусч чаддаг. Тэгэл ямар ч байсан би чинь юугаар орсон бэ гэхээр би бол 100 м бараасаар орсон, 100 м араар орсон. Дэлхийнээр оров.
Тийм би 100 м биш ариун болт чинь 100 м бараас 100 м үүр ороод би 100 м ар 100 м дельфин. За мэдээч бол 50 бол ойлгомжтой. Бид хоёроо 50 үүр 50 дельфин дээр бол орж байгаа. Бат толгой 200 м үүр явж байгаа. Айлаа болохоор одоо тэгэл мэдээч бол одоо 100 үүр дельфин мэдхгүй юу бүгдийг л туужлаа. Айлын хувьд бол. Тэгээ бид нар чинь нэг тэгж ингээд бид нар ирж исэн юм да. Тэгээд яг мастер хийсэн болохоор тэр их гоё юм. Мастер бол би яг Шанхай биш Хирошима явахаас өмнө би 94 оны 5 сард хийж байгаа шин. Анхны улсын аварга. Ямар төрлөөр би хийсэн бэ гэхээр 100 м дэлфин 100 м дэлфин эхлээд явчихгүй. Хэрв 100 м өвөр эхний өдөр тавигдсан бол ариун болт бол Монгол улсын анхны спортын мастер болох байсан. 100 бэлтгэлтэй. Би 100 м ингээд өврөөр би ингээд хийчихлээ. Биш ээ 100 м дэлфинээр би ингээд хийчихлээ. Тэр чинь бол яг нөгөө нь эхлээд яг нөгөө нь юугаар анх удаага бид тэгж хэлсэн шүү дээ. Улсын аварга бол эхлээд нөгөө нь урьдчилсан сэлэлт. Тэгээ финал. Тэгээ шууд финал руу болж байгаа. Тэгээ би чинь яг 2 явж байгаа. Урьдчилсан сэлэлтийн өглөөний сэлэлтэн дээр би дэлфин явсан чинь би яг минут 01 100-ны 60-д явж байгаа. Би бас нэг камер аав надад аваад өгсөн ажилласан. Би тэгэл яг камер ингэ мөксгөө хэлж байгаа. За алив пат гэл нөгөө за дүү гэл дараал битгой шин камер үзэл эрэнгэл дарангууд яг 01:60 итгэл гараад байгаа. Тэгэл би чи яг ингээл бодвол за би яг ингээл за би ингэж хэдэн за би ус руугаа орлоо. Ингэж сэлэн. За би ингэж таталтай хийн ингэж гарч ирээд за сүүлийн 20 яг сүүлийн 25 м дээр би хийх ёстой юм байна. Би сүүлийн 25 м дээр би яг 11 татчих би яг 10 бол татах ёстой юм байна гэж би. Тэр үед хүртэл таталтаа тоолоо. Тэгээ би тэр таталтаа дандаа тоолдог гэсэн юм би. Дандаа таталтаа тоолдог гэсэн. Тэгээ би ингэж оройнох дээр би ингэ хийж байгаа байхгүй. Тэгэхээр яг тухайд бол бас ингэж л авна шүү дээ. Тэгээд гар цагаараа. За тэгээ би ингэ нөгөө амар том сэтгэл санааны юу байхгүй болчихлоо. Дарамт байхгүй болчихлоо. За маргааш нь яг 100 м үүр буюу ариун болтын яг юу орж байгаа. Төрөл нь орж. Би болохоор яалчгүй ариун болт бол өөрөөр бол надаас илүү байсан. Яалч би физиологи хөгжсөн ингээл. Тэгэл би ч юм уу. За би бол яг би бол спортын мастер болцлоо хангацсан. Одоо бол би бол одоо нэгт дорно хоёр дорно хамаа авахгүй. Бүр чөлөөт задгаа болчих орч. Хүн чинь амар гоё ажиллаж байгаа. Тэгэл би чинь бол яг ингээл харж байгаа юм. Тэгэл би ямар тактиктэй орсон бэ гэхээр би ариун болтын ихний 75 м би дагна гэж байгаа юм аа. Яг ингээл би чинь ариун болт яг үндсэн яг лидерүүдийн зам бол 3 дугаар зам шүү дээ. Тийм 3 4 дугаар зам шүү дээ. Тэгээ яг хуу саб лидер нь 4 баг. Тэгэл ариун болт 3 дугаар зам дээр гаргасан. Би 4 дээр гарвал миний үндсэн зам бол дандаа 4 байсан. Тэгэл би чи ингээл би чи ингээл тархасэл яг ариун болт ингээл. Тэгэхээр хамт эргэлээ тас гэл яг хамт гарч ил. Тэгэл байдгаар хийсэн. Гэл харшаа. Гэл оржсэн 55 хэддэл орж тээ 54 89 чөлөө баг ингээд ариун болт яг ингээл тарах орчиж байгаа. Ариун болт гэхэд бол яг 55 60 хэддэ орж. Тэгэхээр чин шууд нөгөө болцол хангаагүй яагаад. Тэгэл яагаал цаа чин бас жоохон сэтгэлээр унаад ингээл яагаал. Гэтэ ариун болт бол дараа нь 9 сард бол зандалтай хийж байгаа юм. 54 хэддэ орчиж байгаа юм. 54 5-таа орчиж байгаа. Би юу 54 5-таа орж ирээ. Би чинь тухайн үед бол 100 м-ийн онгодод 54 8-таа орж байгаа. Араас гэж байгаа юм орж ирээ. Тэг яг би бол үндсэн бол 4 сэлтээр би жиг сэлдэг байсан. 54 ч одоо тэгэхээр чин тэр чин 94 онд шүү дээ тий 94 онд айл хийзээ одоо ингээд манайхан 100 өрөөр бол 54 явдаг болсон байсан байгаа байхгүй тий. Одоо болохоор яг надад юу харагдаад байгаа гэхээр яг минутаас дотгошоо орж байгаа нас бол айгу залуучсан. Тэгтээ 55-аас 54 рүү орж байгаа залуучууд айгу цөөхөн байгаа байхгүй тий тоотой хийдэг. Шалтгаан нь юу вэ? Би бол яг зүгээр техник
Тэгээд давхар одоо нэг бэлтгэлжлэлтийн систем, дасгалжуулалтын систем олон жил шинжлэгдээгүй л явснах гэж хараад байгаа. Зөв миний ховын харж байгаа үнцэг бол тэр байгаа. Таны хувьд бол одоо тэр үед чинь яг залуучууд одоо баг анхдагчид шүү дээ, тий. Ерөнхийдөө баг 2 дугаар үе гэсэн үг үстэй, тий. Тийм, бид нар бол ялчгүй 2 дугаар үе. 2 дугаар үе. Одоо бидний дээр бол мэдээж бол манай талигч болсон баяраа багш бол байсан. Спортоор хичээлж ирсэн. Амжилтыг би бол сайн мэдэхгүй байна. Тэгээ бидний дээр бол одоо ингээл олим, ариун бол одоо тэгэл би дандаа хотынхныг нэрлээд байгаа ш. Одоо яг хоо Эрдэнэтэс би нэрлэв манай Болдбаатар байна. Одоо нөгөө нэг юугаар хичээл өвлийн спорт хичээл юм бэ? Даваад орч. Тийм. Даваад орчин бол өстой. 89 он би бүр айгүй сайн санд дэлхийнээр явдаг. Тийм. Би юм инста бид нар шахараад. Янз нь штэ. Гэж байгаа. Гэхдээ үнэхээр бол өстой амар байсан. Тэр нь бол хотынхныг бол хурцлсан. Бид нар шартаа хурцлсан. Бид нар Эрдэнэтийг 50 шиг л. Тэрнээс хойш яг нөгөө Эрдэнэт Улаанбаатарын нөгөө нэг одоо нэг өрсөлдөөн явсан. Харамсалтай нь би чамд одоо нэг нөгөө хэлэхэд бол тэр өрсөлдөөн дараа нь хувь өндөр бол орсон л байхгүй. Тэрэнд л би жоох харамсаад. Яг нөгөө спортын өрсөлдөөн биш. Мэдхгүй нэг тийм юм онцгой хувийн байгаад байт юм аа. Хууны ингээд нэг үүсгсэн бид нар одоо тэрийг одоо яриад яах вэ? Тийм үнэхээр бол би бол үнэхээр хэлнэ. Тэгээ яг гэхдээ энэ мэдрэмжийг бол энэ залуучуудад одоо ойлгуулах хэрэгтэй л те. Ерөнхийдөө бол тохойд бол Эрдэнэтийн бассейн, Улаанбаатарын бассейн ингээл хоёрхан л бассейн байсан те. Эрдэнэтийн бассейн амар гоё. Эрдэнэтийн бассейн чинь бол дандаа рекорд хийдэг бассейн байхгүй. Яагаад бол Эрдэнэтийн нөгөө нэг тал нь айгүй гүйхэн. Тийм. Гүйхэн учраас бол айгүй өндөр хурд гаргаж болдог нөгөө усны даралтын энэ төр хүч байхгүй тийм үстэй тийм. Бид нар чи Эрдэнэтэд очих амар дуртай. Ахаа. Хотын бассейн чинь бол хот чинь Эрдэнэт чинь бол нэгдүгээр жоохон нам газар. Одоо бодоод байгаа. Тийм. Улаанбаатарын бол арай нам газар. Хоёрдугаарт Эрдэнэтийн бассейн чинь бол ерөөсөө 5 замтай. Тэгээ яг нөгөө нэг Эрдэнэтийн бассейн тал нь бол ч өөр мэдж байгаа шүү дээ. Яг гүйхэн тал гүйхэн ус чинь бол айгүй усны дарал байдаг учраас чамайг дээш нь шидэж өгдөг айгүй байна тийм. Тэгээ бидний миний ихэнх рекордууд нэрээ бол Эрдэнэтэд би хийсэн шүү. Ер нь бол яг ч нэг бас нэг осчлтол хэлдэг шүү дээ. Энэ бассейн амар хүндээ. Энэ бассейн нэг л гоё гэдэг юм яг. Тийм байдаг. Чи одоо насаараа бас 20-30 жил хичээлсэн. Тийм хүн байдаг. Биднэрт болохоор эсрэгээр төв бассейн дээр ирэхээр гоё хөнгөн санагддаг байсан шүү дээ. Тийм. Эрдэнэтэд бэлтгэл хийж байгаа. Ер нь бол бид нар багасаа хот руу явах айгүй дуртай. Бэлтгэл хийж байгаа л улсын аврахт орно гэл. Тэгээ бид нар ч шалгаруулж авдаг байсан. Тэгэл нэг зайд 2 тамирчин уралдана гэл. Тэгэл хооронд нь уралдуулж байгаа л эхний 2-т орсны сонгол авч явдаг. Тийм байсан. Тэгээ хоорондоо өрсөлдөж байгаа ирж уралддаг байсан. Тэгэл өсрөөл оронгууд нэх гой хөнгөн санагддаг байсан. Эсрэгээр төв бассейн дээр уралдахаар амжилт дахиад мэдээгүй эсвэл тэр нөгөө надaalаа бол Эрдэнэт сэлтэй тогтмол бэлтгэл хийдэг бассейнаас ингээд гарахлаар нэг гоё санагдав. Гоё үед юм шиг сэтгэл зүйн нэг тийм юм шиг лээ. Бид нар бол Эрдэнэт явах амар дуртай. Сэлэнг зош буудлал тасархаа. Миний хамгийн багнасны гоё дурсамжууд амар гоё дурсамжууд бол байдаг. Бид нар чинь тэгээд бүгдээрээ эвдрээгүй дөнгөж залуугаар байсан тэр үе бол амар гоё цагаах үе байсан л да. Хичнээн тэр юу байсан ч гэсэн нөгөө нэг шилжилтийн үе те бас гоё хэцүү үе байсан ч гэсэн бид амар гоё байсан. Тэр яг өөрөө тэр бага насны тэр дурсамжуудыг би санахгүй надаас дандаа л одоо цагаахан айгүй гоё дурсамжууд бол үлдсэн. Нэг ч муухай дурсамжууд надад бол байхгүй. Таны одоо яг усан сэлэлтээр оролдож исэн хамгийн сүүлийн тэмцээн ямар тэмцээн? 2004 тийм шүү дээ. Би мэлхийгээр 100 мэлхийгээр би чамтай болцсон байхгүй. Чамтай би байсан. Би байсан. Чи байсан. Бид нэр финалд орсон. Би финалд дөнгөж 10 дугаар анги төгсөж байсан. Чи үжээ. Тийм. Нэлээд байсан. Чи байсан. 2004 онд юм тий. Тий би мөнгө авлаа.
2 дугаар байранд орлоо. За би яг тод санахгүй. 2 өнөө 3 тал орсон юм байгаа. Асалны баг. Тийм. Баг 2004. Тэр чинь төв бассейн дээр болж ирсэн улсын арга болов тий. Улсын арга болж ирсэн. Тэгээ 2004 онд чинь би анх спортын дид мастер мөрөлдөө явж ирсэн байхгүй. Тэгвэл яг тэгэл тэрнээс хойш би шин триатлон руу орсон шүү дээ. Тэгэл ерөөсө тэрнээс хойш л лөө. Тэгэл би чинь тэгэн шүү. Тий. Тэгээд бид эдийг бас бэлтгэл хийлэгдсэн шүү дээ. Анх нөгөө тэр чинь 2005-аас 2007 оны хооронд үлээ. Тий. Анх нөгөө Орчлон клуб. Тий. Тэгээд захиралтай ярьж байгаад нэг баг үүсгээд. Тэгээ манай Баттулга би анх цул Цэнгүүн. Тий. Тимүүлэн Уянга гэд бид хэд нэг байсан. Бид эдийг бэлтгэл хийлгэжсэн шүү дээ. Тэгээд тэгэхэд бол яг хуу танаас сурсан юм юу гэхээр техник аягүй чухал юм байна гэдгийг тэгэхэд аагүй баг. Айгүй чухалчилж авч үзчихсэн. Тэгэхээр ч тухайд бид нар чинь техникийн дасгал гэхээр нэг мэддэг нэг хідэн дасгалуудтай тэрийг л хийдэг байсан. Би чинь дандаа юу дрилүүд хийлэгдэг байсан шүү дээ. Дрилүүд хийлэгдэг байсан тий. Тэр бол айгүй чухал. Тэгээ би нөгөө дандаа юу хийлэгдэг байсан шүү дээ. Сонголтын дасгал хийлэгдэг. Тийм сонголтын дасгал аягүй хийлэгдэг байсан тий. Тэр бас ихгүй юм даа. Та хэд чи бичсэн. Орж ирэлсэн. Ваа гэлсэн. Би шинэ санжин би нөгөө ажиллаараа нөгөө хаашаач явлаа Америк шүрхээ. Би нэг 2-7 хоног бэлтгэл гаргаад өгсөн. Тулгаа од хүртэл ярьдээ шүү дээ. Тэр чинь би цэнгүүнийг би видээ цэнгүүнийг дид мастер болгосон шүү дээ. Тэгээ би ингэсэн байхгүй. Бүгдийг гаргаж байгаа. За энэ бэлтгэлийг та нар хийх юм бол тэг чинь яг улсын аврал бэлтжижсэн. Тийм. Та нар чи тэд явна би бүгдийг гаргаад өгсөн байсан. Тэгээ ирсэн чинь та нар бэлтгэл хийгээгүй байсан баг. Бэлтгэл би сорилт аваад. Йоо би тэгсэн амар нервцээ. Амар би нервцээ. Та хэдийг амар би зодсон шүү дээ. Зодсох ч яах би энэгээр оруулсан шүү дээ. Тий. Би тэгтээ гайгүй зодулсан. Тий, чи бол гайгүй. Чи бол яг нөгөө нэг юунд бол яагаад хийсэн. Надаа хамгийн их оруулсан Тэмүүлэн тулгаа. Тэмүүлэн тулгаа цэнгүү ороод цэнгүүн гайгүй. Цэнгүүн арай гайгүй. Цэнгүүн бол яг хийсэн байл. Уянга бол яг тэгээ нөгөө Америкт нэр явуулсан юм ингээд бас өрнөлт бас байсан шүү дээ нэрээ. Тийм. Өрнөлт бас байсан шүү. Өрнөлт бол яг хийсэн. Өрнөлт бол өстой яг ярьжсэн тий. Тэгэл ахын за би триатлон орлоо гэл. Тэгээ ер нь тэр үеэс л хийсэн шүү дээ. Монголын анхны триатлоны улс авч 3 онд боллоо. 4 онд болсон тий. Монгол шилтгэн дээр Монгол шилтгэн гол дээр болчихсон шүү дээ. Сайн гоё дурсамж. За одоо би ингэж боддог байхгүй. Ерөнхийдөө бол тамирчин болно гэдэг нь асар их амьдралын ухаан цуглуулдаг. Ерөнхийдөө бол тамирчин чинь нэг алдаж үзэн, онож үзэн, унан босно тий. Асар их амьдралын ухаан цаагаараа яваад байгаа юм л та тий. Яг одоо яг энэ тамирчин хүний амьдралаас авсан тэр мэдлэг, тэр боловсрал таны амьдралд ерөнхийд нөлөөлсөн бай. Яг одоо ингэж зүгээр бодит амьдрал дээр ерөнхийд нөлөөлсөн та энэ талаасаа амар нөлөөлсөн. Би бассейнд явахаас өмнө бол би ч нэг юм нүдний шил зүүсэн. Амар ингээд ном барьсан ингээд юм байлаа шүү дээ. Манай авч намайг тэр номноос салахын тулд намайг бассейнд явуулсан шүү дээ. Гол шалтгаан нь. Тэгээ дээрс нь дандаа би ор сургуулиар явцсан багасаа. Монгол хэлээр ерөөсөө ярьж чадахгүй. Монгол хэлээр ерөөсөө ярьж чадахгүй. Тэгээ би ч нэг юм сони ингээд тэгэд яг намайг амьдралын ухаан суулгуулад амьдрал чи юм баялаг шүү. Монгол соёл чи юм шүү гэдэг бол яг сургасан бол Бадрах ш. Тэгээ Бадрах ш надад юу заасан бэ гэхээр ямар ч тохиолдолд бууж өгч болохгүй. Яг надад нэг байгалийн өгдөл байсан л юм шиг л байна. Тэгээ бас ингээл амар шартаа тэгэл намайг чи аав чинь бол ерөөсө 10 нас 8 наснаас эхлүүлээл манай эмээ чинь толгоотын эцэд амьдардаг. Бид нар чинь нөгөө 3-4 хорлын эцэд амьдардаг. Тэгээ нэг тухайн чинь нөгөө яг толгоодоор ингээл явбал уулаар явбал бид чинь толгой руу бүгд орчдөг байсан. Тэгээ намайг чинь дандаа авч тэгж гүйдэг байлаа шүү. 9 настай хүн. Яа гүйгээл тэгээд ирж очих нь тэгэл нэг 12 км болдог угаас. Цаашаа 6 наашаа 6. Тэгээд манай авч намайг тэгээд аваа явцсан учраас бол яг энэ спортын юм бол надад нэг л юм л заалгасан. Авчцсан бол ялч тэгээд ерөөсө бууж өгч болохгүй.
Яг өнөөдөр бол одоо юу гэдэг бүх юм чиний эсрэг байж болно. Чиний бизнес одоо чиний хамтрагч байна уу эсвэл юу байна уу? Энэ бол төр зүрхэн л юм байна юм байна. Чи яг ингээл тэ өнөөдөр бол яг тэ би 50 м явбал би 29 яваа үстэй тийм биз дээ. Маргааш нь би ямар ч байсан 28 явна гэдэг л энэ бодол чинь чамд байгалийн бол хүн бууж өгдөг юм байна. Бууж өгөхгүй гэдэг чинь бол тэр чинь өөрөө чамд яг өөрөө байгаа байдал чинь харагддаг юм байна. За энэ бол өөртөө итгэлтэй. Ер нь бизнес хийдэг чинь бол яс юм дээр мөнгө гэхээс илүү тухайн бизнесийг авч байгаа хүн хэр өөртөө итгэлтэй юм гэдгээс чинь бас амар 50 шүү дээ. Тийм бизнес бол яг тоон нь бол санхүүгийн судалгаа бизнесийн төлөвөө бид нар хийгээд ингээ явлаа гэхэд бол юм гаргаж болно. Тэгэхээр чинь бүгдээр өрөөсгөл буюу төсөөлөл багхгүй. Тэгэхээр энэ цаасан дээр бичигдсэн зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг чинь бол хэн хэрэгжүүлэх чадах юм бэ? Яах ёстой юм бэ гэдэг чинь бол ерөөсөө тэрийг бол надад яг үнэхээр заасан. Тэгэхээр надад юу заасан гэхээр бууж өгч болохгүй л гэдэг. Тийм. Дандаа ерөөсөө хоёр сонголт байгаа шүү дээ. Яс юм дээр. Эсвэл чи амьдралын урсгалаар явна. Эсвэл чи амьдралын урсгал сүрж явах. Тийм. Тэгэхээр бол энийг л надад зааж өгсөн л гэж би одоо зөвхөн хэлэх юм да. Окей. Тэгэхээр залуучууд ч гэсэн бол энийг л одоо таад маань ч гэсэн бас засуусан мэдж байгаа бах уу. Би бол ер нь залуучууд бол нэг одоо манай залуучууд муу гэдэг би хэлэхгүй. Яг бол миний дараагийн үе дараагийн үе миний хүүхдэд бол ямагт надаас илүү гэдгийг бол би бол зүгээр хоёр гараа л. Би бол өөрөө 70 оных. Гэхдээ би юун дээр хатуу би мэдэрдэг байхээр би уучлаарай 60 оныхнаас би илүү. Гэхдээ би өөрөө мэддэг. Гэхдээ би уучлаарай 80 оныхнаас одоо юу гэдэг тийм. Одоо нэг 60 70 өхүүл мөхөл баах юм яваад байгаа шүү дээ. Гэхдээ би юун дээр бас яадаг вэ? 80 оных нь бол биднээс илүү. Уучлаарай 80 оных нь юу ойлгох ёстой вэ гэхээр 90 оных нь биднээс илүү. Эн чин амьдралын өөр. Тэгэх юм бол энэ нийгэм ч өөрөө хөгжөө явж байгаа юм. Тийм биз дээ. Тэгэхгүй бол би өөрийнхөө залуу үеийг би үгүйсгээд доош нь хийгээд миний үе чинь стандарт яастаа бид нар чи ингэж явдаг байлаа гэж ингэж түүхээ харж залуу үеэ дүгнэх юм болов наач хамгийн бороо. Харин би яах ёстой вэ гэхээр надаа байгаа энэ мэдлэг энэ би чам руу шилжүүлэх ёстой. Яагаад шилжүүлэх ёстой вэ гэхээр би 10 алдсан болвол энэ мэдлэг одоо энэ хуваалцснараа чи 10 биш чи 9 алдах ёстой. Окей. Гэж л одоо багш маань надад заасан юм да. Окей. За одоо таны хийж байгаа ажил ер нь та одоо өөрийнхөө эрхэлж байгаа бизнес ч юм уу хийж байгаа ажлаа танилцуулаач ер нь одоо. За ямар ч байсан бол би бол яг өнөөдөр бол нэг 43 44 хүрч байна. За энэ нас хүртлээ бол ах нь бол бас яг хүмүүст чамлахааргүй гэсэн бас бизнесүүдийг бол босгож чадсан. Би биш л дээ. Яг зүгээр санаачлаад тэгээд багийн ажиллагаагаар бол бид нар бол бөөнөрөө бол босгож чадсан. Би бол тэрэнд бол би амар бас сэтгэл хангалуун байдаг. Гэтэ энэ бол би хийгээгүй. Баг хийсэн. Яг тухайн багийг бол би удирдсан. Тэгээ наваа нөгөө жоохон байхад ингэж хэлдэг байсан юм аа. Аягүй сайн. За нарна би одоо ч гэсэн нэг иймэрхүү юм байдаг шүү дээ. Амьдрал 40-с хойш эхэлдэг гэдэг. Би тэрийг нэх ойлгодог байсан. Тэгээд яг хэдэн жилийн юм надад хэлсэн. За нарна би шал нэг юм хэлээ. Ер нь бол яг хүн 40 хүртлээ бол яаж ч амьдарч болно. Өөрийнхөө нэр сүр бүх юма бараад ингээд хүний хуураач вэ, хуурахгүй байна уу гэдэг нэг амьдарч болно гэж байгаа. Чиний жинхэнэ амьдрал бол 40-с хойш юм эхэлнэ. 40-с хойш эхэлж байгаа амьдрал чинь бол ерөөсөө чи өмнөх 40 хүртлээ яаж ажилласан бэ гэдгийг чинь бол ерөөсөө дүн шүү. 40-с хойшх нь. Тийм. Тэгэхээр би өнөөдөр 40-с өмнө бол би хүнийг хуураад
ингээд залдаад ингээд амьдралаа зөхөөсөн бол 40-с хойш амьдрал бол ер нь том асуудалтай болох байсан гэж байна. Угаасаа болно. Энэ бол амьдралын хатуу хуулийн нэг юм байна. Дээр үуч гэсэн манай монголчууд тэгэл нөгөө нэр хугарахаар яс сугар гэж яг тэр юм байл л дээ. Тэгээд ямар ч байсан тэгэл тэгэл хэлсэн. За тэгээд 40-с хойш бол чи 40 наснаас өмнөх бий болгосон капиталаар л амьдрна л гэж байна. Капитал гэдэг бол тэр хөрөнгөний нөөц байга бүх юм байна л да тий. Тэгээд тэр учраас бол энэ жилээс ч биш л тий. 2 жилийн өмнөөс бол ах нь өөрийн гэсэн бизнесээ бол босгох гээд ингээд явж байна. За яг гол бизнесэнд нь бол мэдээж би нэг Орос, Монгол, Америкийн хамтарсан компани байгуулсан. Тэгээ бид нар бол иргэний нисхийн бага өрийн жижиг онгоцнуудыг Монголд угсраад. Тэгээд бид нар ер нь гадагшаа экспортлогоо бид нар зарах юм. Ийшийг л одоо одоо Монголд онгоц угсрах юм тий. Яг тий угсрна. Гэхдээ угсрна гэдэг бол яг үйлдвэрлэл бол биш шүү дээ. Үйлдвэрлэл бол биш шүү дээ. Бид нар бол ямар ч нэг Монгол загвар Монгол онгоц бол бий болно. Legend 570 гэдэг нэртэй Legend тий. Тэр бол тэгээ бид нар удахгүй тэгээд ямар ч байсан тэгээд 2020 оны эхний хагас жил бид нар нээлттэй хийгээд тэгээд бид нар бол яг мэдээж Монголд одоо сонирхсон одоо байгууллагууд байх юм бол тэгээд мэдээж Монголдо бид нар бол ямар ч иргэний нисгийг бол одоо бид нар бас хөгжүүлэхийн төлөө бол явна. Гэхдээ бидний гол орлого бол ялч бид нар бол гадагшаа энэ онгоцыг зарна л гэсэн юм. Бизнес руу ах нь одоо орцсон. Баяр том бизнес хийж байна. Тийм. Гадаад юм байна. Тийм. Компани нэр маань Mongolian Aircraft Industries. МАИ гэдэг нэртэй тийм компани байгаа байна. Тэгээд яг энэ бол success болно ойлгомжтой. Маш сонирхолтой санагдаж. За одоо дүүгийнх нь одоо баг ингээд ийм блог хийж байгаа ийм ерөнхийдөө ийм ярьцлага хийж эхэлж байгаа энэ гол зорилго нь бол бас нэг юм байдаг юм аа. Ер нь бол энэ зөвхөн усан спортч гэлтгүй ер нь Монгол улсад тамирчин байна гэдэг бол айгүй хэцүү байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол ерөөсө хамгийн гол асуудал ерөөсөө санхүү байгаа. Санхүү. Тэгэхээр би болохоор юу гэж хараад байгаа гэхээр тамирчид өөрсдөө нэг тодорхой хэмжээний нэг юм орлого бүтээх чадвартай болох ёстой. За тэгхийн тулд өөрсдөө хөгжүүлэх ёстой. За дор хаяж одоо Facebook, Instagram, юу гэдгийг Twitter ч гэдэм үү энэ сошиал медиануудаа хөгжүүлээд тэгээ ингээд өөрсдөө ингээд бусад өгөх юмтай болчоод дараа нь одоо эн чинь юм ярьж болж шүү дээ. Одоо спонсор авлаа гэхэд тэр хүмүүст одоо нус сурталчилгаа хийж өгдөг ч юм уу тийм. Ерөнхийдөө иймэрхүү төрлийн юмыг би ингээд хөгжүүлэе гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо таны зүгээс яг одоо мэрэгжлийн төвшөнд бэлтгэл хийхэд те тамирчид ерөнхийдөө яг энэ талаас одоо зөвхөн энэ сошиал медиа биш байж болно шүү дээ. Одоо зөвхөн хөнгөн бизнес хийлээ гэхэд ер нь юунаас эхлүүл ер нь таны харж байгаа. Одоо та ингээд том бизнес хийж штэ те. Тэгэхээр энэ ялангуяа мэрэгжлийн төвшөнд бэлтгэл хийж байгаа юм залуучууд зүгээр тийм айхтар өөрсдөө биеэрээ тэнд оролцоод байхгүй. Тэгтээ ингээ хөрхөн орлогоо олцдог ийм бизнес хийвэл ер нь юунаас эхлүүл зүгээр бол таны харж байгаагаар. За нэгдүгээрт бол за тамирчин хүний хувьд бол яах ёстой гэхээр маш сайн мэдлэгтэй байх ёстой. За мэдлэгээр би юу яриад байна вэ гэхээр мэдлэг дээр тулгуурж иж цаашдын амжилт бол одоо гарах нь бол батлагдчихлаа тийм. Нөгөө дээр үеийн арга барилаараа энэ бас нэг гайгүй дүр төрхтэй хөөгчүү. Дээр чинь нөгөө сайн хэллээ шүү дээ. Бид нар чинь 93 онд бид нар үрээ 54 л онгоцоо явуулж байлаа шүү дээ. 93 онд. Гэтэл өнөөдөр бол 2019 он гэдэг хэдэн он бэ? Хэдэн жил өнгөрч юу? Харин 5 жил. За 94 оноос хойш. 25 жил. Тийм. 2019-с 25 жил тийм. Тэгээ за 25 жил. За яг хоо бит хоёр би өнөөдөр 100 м 55 явдаг байлаа гэж бодъё. 94 он тийм. 55 гэж хоёлоо авчих заяа.
За өнөөдөр бол одоо 54 явна гэдэг бол бараг л одоо улсын аврагын хэмжээний амжилт байна. Яг уу 52 руу ордог хүмүүс байгаа. 52 53 та. Эхний нэг 3 4 байр бол нэг 52 53 та байгаа. За сайн. Окей. 52 гэж бодох 3 секунд. За 3 секундыг. Одоо энэ юм гап гарлаа шүү дээ. Би 94 онд 55 явж байсан бол одооний хүүхдүүд 52 явж байгаа юм бол хамгийн 3 секунд шүү дээ. Үгүй хамаахгүй тийм 3 секунд гэж бодлоо. 3-ыг хоёлоо хуваах нь 25 гэдэг бол жилд ерөөсөө 12 доор нэг л доор гэдэг бол мэдгүй баг хугацаа биш шүү дээ. Тэгэхээр энэ бол яалчгүй тоо хийжээж худлаа ярихгүй л дээ. Тоо хийжээж худлаа ярихгүй. Тийм учраас би тамирч ялангуяа чамд одоо бас юу хэлэх гэж байна мэрэгжлийн өөрийгөө амьдралыг бас спорттой уяад энэ спортоор дамжуулаад би өөрийнхөө амьдралыг цааш нь залгуулнаа гэж бодож байгаа хүнд бол ерөөсөл мэдлэг чухал. Нэгдүгээр. Окей. Мэдлэг гэдэг бол яалчгүй ном унших ёстой. Бие физиологийн ном, спортын ангаах ухааны ном, спортын менежментийн ном өөрийгөө цэрэглэх ёстой. Тэгжээж чи өнөөдөр энэ тэр шиг тэгж ярина үхээс биш зүгээр нөгөө нэг бүдүүн баргаараа папу түнхэн шанах гэж бол ярихгүй л дээ. Энэ бол ерөөс бүр суурна. Хамгийн түрүүнд хийсэн байх шүү дээ. Хамгийн түрүүнд ойлгосон. А дараа нь бол тэр асуудал нь хаашаа явах ёстой гэхээр энэ байгаа мэдлэгээ чи өөр дөрөөр туршаад үзсэн. Яг байгаа бодтоор чи хүн түүх ёстой байхгүй. Чи ямарваа нэгэн одоо юу дээ чи медиа буюу айгүй юм одоо Instagram, Facebook-ийн медиа юм exposure аваад ийм хүн боллоо гэхэд чиний нэг оногоо байгаад байгаа юм. Бидний үед ямар азар Facebook байгаагүй юм бэ? Тэр чиний хэлж байгаа үг чинь бол хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл чинь бол айгүй чи давхар бодохоор байгаа. Шинэ олон амар кейсүүд байна шүү дээ Монголд нөгөө. Зүгээр нөгөө нэг буруу ингээд нэг Facebook тэр ингээд буруу тэр ингээд цааш ингээд дамжуулсан. Тэгэхээр энэ сошиал медиа ямар их павер байна гэдгийг чинь харуулдаг байна шүү дээ. Энэ бол та нар дээр бол бидний үеийг бодвол та нар үе бол бүр under control шүү. Тэгэхээр энүүн дээр бол яах вэ? Та нар ямагт айгүй яг нөгөө бодит мэдээлэл. Бодит мэдээлэл нь бол заавал одоо эерэг байх нь биш шүү дээ. Бодит мэдээлэл бол бодит мэдээлэл байх. Уучлаарай би энийг хэлж ингэсэн юм байна. Боддоор би ингэж туршсан юм байна гэдэг л яг боддоор нь хүрэх хэрэгтэй. Тийм учраас бол тэрийг л айгүй сайн чи. Тэрийг л бид нар хүсэж байна шүү дээ. Өнөөдөр бол мэдээлэл хүн болгон мэдээллийн юунд орчод байна шүү дээ. Хордлогод орчод байна шүү дээ. Хүн болгон тэгэл одоо Facebook, Twitter-ээр ингээл бөө энэ худлаа юм уу тэр нь үний юм бүр ингэ тийм чи мэдээлэл ялгахтар энэ дунд чи одоо юу эсвэл юугаар ялгахдах вэ гэхээр эсвэл бусд улсад юугаар ялгахдах вэ гэхээр яг л мэдээлэл боддоор ингэ л хүргэдгээр л боддоор хүргэдэг. Тэхийн бол хүмүүс чамайг сонс хүмүүс чамайг дагах байхгүй. Ямар нэгэн bias юм уу opinion бол одоо дорол баригддаг шүү дээ тийм үү. Тэр шиг удаан юм бол байхгүй. Тэгэхээр би ийм л хоёр юм хэрэгтэй. Өөргөө цэнэгэл. Тэгээд бодтой л. Тэгээд бодтой мэдээлүүд буцаагаад түгээ. Окей. Тэгж ядах юм бол хандлт авах нь байна. Яг олон хандлт авч ивэл энэ чи одоо харин юу гэдэг маркетингийн чиглэлийн бизнес ч гэдэг юм тиймэрхүү хийж болж байгаа байхгүй тийм ээ. Тий. Чи хандлтыг бол айгүй богино хугацаанд айгүй ихээр авч болно шүү дээ. Худлаа мэдээлэл түгээгээд одоо. Тийм. Энэ бол тий. Гэхдээ эн чинь бол чинь худлаа мэдээлэл чи өөрөө худлаа хурдан халуул болгоч. Чиний хандлт чинь байхгүй л яах вэ? Чи анханасаа органик өсөлтөөрөө чи Instagram, Facebook юм болон бусад юмнуудаа чи ингээд органикаар аваад авах юм бол эний чинь дараа нь хинч чамаас булаач чадахгүй байна. Окей. Тэгэхээр чи өөрөө яг тэр одоо талаас нь өөрөө яг позишн хийх ёстой. Окей. Надад бол юу хэрэгтэй вэ гэхээр надад бол яг л бодит мэдээлэл чухал. Бодит мэдээлэл нь бол одоо эерэг байна уу сөрөг байна уу бол надад бол хамаагүй шүү. Эерэг байвал сайн байна, сөрөг байвал яах вэ?
Би бол дараагийн одоо алхам авах нь шүү дээ. Нэр би буруу бодож ирсэн юм бэ. Буруу бодож ирсэн учраас миний хийжсэн бэлтгэлжилт нь ийм байсан юм бэ. Одоо би яг нэрээ тийм биш тэгэл чинь зөв тал руугаа явах нь шүү дээ. Тэгээ тийм учраас яг л бодит мэдээлүүдийг түгээх нь бол ирээдүйн Instagram чинь Facebook чинь энэ медиа улсуудын юм болов бодит мэдээлүүдийг түгээхин тулд ялч өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Окей. Хамгийн түрүүнд өөрийгөө тий нөгөө бие засаад гэрээ засаад тэгээд дөрөнзэсэн тийм. Ер нь тэр философи яваад байгаа шүү дээ тий. Бид нар чи яасан юм дээр бол нэх одоо 2000 жилийн өмнөх монголчуудаас ч юм уу эсвэл дэлхийн юунаас хүмүүсээс ялгарч байгаа гол зүйл нь бол за бид нэр ямар ч супермаркет бий болсон байна. Үлсгөө болсон байна. Гар утстай компьютертэй болсон. Бусдаар бидний тэр бодож байгаа тэр философи бидний амьдралын хүн хооронд харьцаа яг л нөгөөний 5 10 мянга мэдгүй тэр яг л тэрүүгээр л биш. Жохо орчин сайжирсан тий. Тэгэл бусдаар бол машин ундаг болсон. Тий. Жохо гордтой болсон. Онгоцоор нисдэг болсон. Яг хүн хоорондын харьцаа ямар яг тийм байдаг л байна. Окей. За одоо хоёулаа жоохон триатлоны талаар ярих. За триатлоны талаар. Одоо триатлоны холбоог ерөнхийдөө та бас удирдах байгаа. Ерөнхийдөө энэ талаар та би триатлоны холбооны юу ч хэлээ амар бас гоншин байгаа. Дид ерөнхийлөгч нэ. Яг нь энэ бол яг триатлоны холбооны ахлах дасгалжуулагч бол байсан. Яг хүүхдүүдийг бол дасгалжуулсан. Амжилтууд бол байгаа. Аль аль дээр триатлон дээрч байгаа, дугуун дээрч байгаа. Тэгээ одоо бол яг нэг амьдралаа хөөж байгаа учраас бол жоохон дасгалжуулагч бол айгүй хэцүү шүү дээ. Тийшээ бол яг орч чадахгүй бол байна. Тэгээ триатлоныг л одоо ингээл явуулна. Тэгээ яг сүүлийн балаа юм шиг нөгөө мута боксер орчихсан ингээ. Одоо харин та ерөнхийдөө нэг юм байнгын бэлтгэл хийдэг юм хүн шүү дээ тий. Тэгэхээр 7 хоногийн 6 өдөр. Энэ бол байнга бэлтгэл хийдэг тий. Тэгээд таас нэг Ironman орно гэсэн нэг зорилготой байгаа юу? Гэхдээ би уул нь Ironman-д орох гээд бэлдээд 3 жил бэлдээд тэгээд нэг харамсалтай сүүлийн яг 3 жил нөгөө дугуйны бэлтгэл хийж явах үед нэг 5 сард машинд мөргүүлээд бэртэл аваа. 2 жил дараалаад би бэртэл авцсан юм аа. Тийм. Тэгээ одоо яг нөгөө бэртлээсээ нэг жоохон одооноос нэг жоохон бас нэг гайг болж байна тий. Жоохон машинд мөргүүлсэн болохоор бас тиймэрхүү асуудал бол байгаад байгаа. Яг тамирчин үний хамгийн амар бол бэртэлтэй шүү дээ. Тэгээ одооноос бас нэг жоохон тэр нэг за бэртэл битээ аваасаа. Яг бас дугуун дээр бол намайг одоо бол бас яг дугуйны бас чадвар суулгасан бол яалч одоо манай одоо талигаж болсон одоо үлзий ах маань бол байна. Энэ үнийг бол одоо би бол байнга одоо үйлдэг. Битгооч бас нэг жоохон chemistry байлаа шүү дээ. Энэ хүн бол одоо яг одоо энэ бас нэг одоо зургаар бол сая 4 сард бол одоо бурхан боллоо. Тэгээ яг хөө тэгтээ бол одоо ингээл юучсан харъя. Яг сүүлийн 3 жилийн хугацаанд яагаад ч юм бэ триатлон гэхээс илүү бас дугуйр мэлэвдүүлэхүү орсон л. Тэгээ сүүлийн 2 жил одоо ингээ мута боксер орсон. Миний гол асуух гэдэг танаас бас нэг урам авдаг юм нь юу байхгүй та нэг байнгын бэлтгэл хийдэг, байнгын дасгал хөдөлгөөн хийж идэг тийм. Тэгээ танаас гол асуух гэдэг юм таны яг ингээ байнга одоо бэлтгэл хийдэг иш гол шалтгаан яг бүр тэр гүнзгий гол шалтгаан нь яг юу юм бэ? Амар юу штэ нэх тийм одоо нэг philosophical шалтгаан бол байхгүй штэ. Би нэгдүгürt бол би эрүүл байна. Тийм. Хоёрдугаарт бол одоо нэгэн тал одоо бизнес эрхэлж байгаа юм бол өчнө олон проблем стресс байна.
тэр стресс проблемүүдийг бол би гэрлүүгээ авч ороод ч юм уу. Арх тасаар, арх уугаад ч юм уу. Эсвэл бусад одоо нэг үйлдэлээр би тайлмааргүй. Тэгэхээр энэ юу гэхээр би ямар ч үсэн одоо энэ нэг том стресс, энэ нэг сөрөг энергийг бол би ямар ч үсэн спортоор тайлах хэрэгтэй. Нэг би өөрийгөө бодоод шүү дээ. Тэр өрөөлөө би ерөөсө бодоогүй шүү дээ. Хоёр дахь шалтгаан бол ерөөсө би энийг юм ойлгосон яг ах нь бол дөрвөн бандтай. Тэгээ дөрвөн бандыг өсгөн гэдэг бол бас л ер нь их л ухаан шаарддаг юм байна. Дөрвөн банд чинь бол байнга чамааг чаленж хийн. Юу вэ? Та хэн бэлээ? Яах гээд байгаа юм бэлээ гэж одоо тиймэрхүү бол проблем байна. Дөрвөлөө өөрийн гэсэн зан гаран шинтаа. Дөрвөлөнтэй ингээд бас яг тэрний өөрийнх нь зан гаран шинтэн тохируулж харьцсан гэж олон юм бол байна. Яг хөө зүгээр би дөрвөн бандтай нэг юм хэлээд байгаа. Амьдрал өөрөө хатуу. Амьдралын энэ нэг хатуу энэ нэг давааг бол хэрвээ чи бие махбодын энэ хүнд хэцүүг даваад чадчих юм бол энэ бол хамгийн easy pain гэж яриад байгаа юм би. Юу нь явж байгаа хамгийн амар үүдэлт бол нэг сэтгэлийн үүдэлт шүү дээ, тий. Өөрөө энэ чинээс гаргаж чаддгүй, тий. Яг хоо чипт хоёрын ингээл бокс хийлээ юу гэдэг юм дуундар гарлаа, булгарлаа энэ 2 хоногийн дараа алга болчихно. Тий. Амьдрал өөрөө баялаг учраас бол одоо миний 4 хүүхдийг одоо бас ямар ч шалгуур хүлээж байгаа юм байна тийм үү. Тэгэхээр өөрөө өөрийгөө даван туулцсан хожигдоо сурцсан, хожоо сурцсан чи ингээд нэг ийм нэг процесс чинь өөрөө ингээд байх юм бол тэр хүүхдүүд бол ямар ч одоо асуудлын ард бол гараад яваад чадсан л байна. Тэгэхээр энэ бол одоо нөгөө л Бадрагш надад заажсан философиг л би хүүхдүүдэд хийх гээл юм л да. Энэд бол тийм. Тэгээ мэдээж бол хүүхдүүд багаасаа нөгөө нэг хажууд нь нөгөө байнгын ном байгаад байх юм бол нөгөө номоо уншаад сурчдаг шиг хажууд нь байнгын нөгөө аав нь бэлтгэл хийгээд байх юм бол хүүхдүүд нь бас тийм болох магадлал. Алтан дэргэд гул шаардлагатай. За биш алт биш л дээ. Тийм үстэй тий. Нэг тиймэрхүү зөвөр бас нэг роо модель болох хэрэгтэй болов гэж би зүгээр л бодоод байгаа юм. Энэ бас аягүй чухал байгаа тий. Тийм. Бас нэг хүүхдүүдтэй үлгэр жишээ болох үлгэрдүүрэл болох. Тийм хүүхдүүдэд битгий хүмүүжүүлээ. Өөрийгөө хүмүүжүүлээ гэдэг. Яг энэ ч нөгөөд өөрийгөө засаад гэрээ засаад тийм хүүхдүүдээ битгий хүмүүжүүлээ. Өөрийгөө л хүмүүжүүлээ гэдэг байна шүү дээ тийм. Гол асуудал надад л байгаа шүү дээ тийм. Тэгээ тэрийгэл би нэг л үзгээл. Тэгэл яг миний аав тэгэл миний амьдралын туршид надтай уулзсан улсууд бол бүгдээрээ л энэ хичээлийг надад заасан учраас би яг л ийм хатуу ийм зогсон би ийм философт байна. Тэр нь юу гэхээр бол чи өөрийгөө мэдэрж ийж тийм өөрийнхөө тэр нэг энийг pain threshold гэж яриад байгаа тийм. Зарим хүний pain threshold өндөр байна, зарим доор. Тэр бол doesn't matter тийм. Тэрийг л чи мэдрэл чи өөргөө л ялж чадах юм бол ер нь яс юм дээр тэгэл амьдрал чинь бол чи өөргөө л ялж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Чи өөр хэнийг ч ялаагүй, чи доржог ялаагүй, батаг ялаагүй тийм биз дээ. Өөргөө л ялж байгаа шүү дээ. Тийм чи би Warren Buffett чи Warren Buffett чиг би баян болно би Warren Buffett-ыг ялнаа гэж тийм байхгүй шүү. Тийм. Яг өмнө байгаа асуудлыг л давж чадах юм бол тийм чи өргөл давж байгаа. Окей. За. Тийм л нэг юм биш. Окей. Тэгээ та хэдийн хийж байгаа блог бол аягүй зүг байна. Тэгээ яаж дэмжмээр байна бол би бол дэмжих билэн миний үүрэг юу гэхээр дугуун дээр бол нэг аягүй гоё юм. Уул манай монголчуудын дугууны энэ философиг ингээд яс махандаа шингэтэл ойлгочих хэрэгтэй. Tour de France-ын аварга Крис Фрум хүн болгон шүтээд байдаг. Вау. Тэгээ энэ өстө Tour de France дэлхийн одоо хамгийн тэр хүн Tour de France-ын 21 оногийн уралдаан дээр нэг л удаа төрүүлсэн гэж юм боддоо. Окей. Нэг л удаа төрүүлсэн. Тэр этапууд дээр. 21 этап байгаа шүү дээ. 21 этап дээр нэг л удаа төрүүлсэн. Тэгсэн мөртлөө яагаад энэ хүн өнөөдөр Tour de France-аар авраг болчихвоо? Этап дээр төрүүлсэн
3 4 төрүүлсэн өчнө олон байгаа шүү дээ. Байгаа. Гол нь юу вэ гэхээр тэр хүн 21 этапын турш хамгийн өндөр дундаж хурдтай хадгалж явсан байхгүй. Нэгдүгээр тэргүүрээ яа тийм. Нэгдүгээр. За энэ бол яг зүгээр нэг тооны биш юм статистик ярьж байгаа. Окей. 21 хоногийн турш дундаж хурдтай хамгийн дээдлийн дундаж хурдтай хадгалахын тулд чи ганцаараа хизээч дийлэхгүй. Багаараа яа. Чиний салхи хахалж байгаа. Доместик гэж ярьдаг. Доместик туслах. Тэд нар чи ажиллаа хийдэг. Тэд нар чи яадаг вэ? Крис Фрум чи ингээд хайрцаглаад салхийг хаглаад. Тэгэл яг дугуун дээр бол хамгийн урт талд ингээд салхи хахалж байгаа хүн бол 100% ажиллаж байгаа шээ. Тий. Хоёр дахь нь бол 80%. Гурав дахь нь бол ингээд пропорцоор ингээд явчихлоо. Тэгэл ингээд уртлын салхи, хажуугийн салхи бус юм ингээд хамгаалал энэ чинь хайрцаглаа яваад хамгийн сүүлийн моментн дээр за одоо чи явж бариагаа хийгээл тэгээ нөгөөдөл нь ардаа үлддэг байна. Яс юм дээр Тур де Франсын аваргууд чинь Крис Фрум биш. Тэр улсууд байхгүй. Доместикүүд нь байхгүй. Тэр салхийг авдаг. Салхийг авдаг. Бүх ажлын. Гэтэ тэдний нэр нь гардаг. Бүгдээрээ Крис Фрум, Quintana Naira гэл тийм биз дээ. Олон одоо ингээл нэрнүүд ингээл бүгдээ яваад. Тэр монголчууд бид нар энийг ойлгох хэрэгтэй байхгүй. Би өнөөдөр чамайг яах хэрэгтэй гэхээр өнөөдөр би айгүй амар юм гоё чадaltaй байна, мэдлэгтэй байна. Тийм туршлагатай байна. Тэгэхээр миний үүрэг юу гэж мэдлэг, туршлага, боловсрал одоо энэ бүх олж ирсэн би чамд өвлөх ёстой байна. Би чиний салхийг чи авна шүү дээ. Тэгээ дараа би жоох ингээд яар нэхлэнгүүд чи миний салхийг авлаа би ингээд ус орон чи ингээд хамтдаа хөгжих ёстой байхгүй. Бусдаар бол 50 60 70 80-ад оных нь үхтэй биш байхгүй. Тийм. Одоо сүүлийн тийм пост зөндөө яваад шин. Яг би тэрний бол би ойлгож ил байна л да. Яг өнөөдөр бол яг яалч соёлын зөрүү одоо гарч шин. 30 жилийн өмнөх Монгол дөнгөж ардчсан хувьсгал 12 сарын 10-нд 1989 онд эхэлж яхад тэр улсууд чинь бол шинэлэг залуучууд байлаа шүү дээ. Тийм. Романтик байлаа шүү дээ. Бүгдээр бид нар Монголыг гоё болгоно. Тийм. Жамбын Батмунхга та өнөөдөр яагаад өнөөдөр мэрэгчлэлтний 20 дэлгүүрээс долларын дэлгүүрээс ингээд юм одоо Pepsi Cola аваад байгаа юм бэ. Тийм биз дээ. Та яагаад өнөөдөр ингээд ард түмэнтэй хамт байхгүй ингээд тусгай унаад байгаа юм бэ гэж тэрний төлөө тэмцсэн улсууд байхгүй юу? Яг би улс төрлөө орохгүй угаасаа. Тэрийг одоо би мэдэхгүй ямар ч юм байна. Тэгэхээр одоо өнөөдөр яг 30 жилийн дараа 30 жилиг бодвол яг 3 үе байгаа. 3 үе. Тэгэхээр яг энэ 3 үе яг өнөөдөр бол яг тэр 89 оны тэр яг тэр өөрчлөлт тэр заагч өнөөдөр ирж байгаа байхгүй 2020 он. Тийм. Одоо нэг улирал салгидах гэдэг байна. Тийм. Гэхдээ би юунд би итгэлтэй хөр чи надаас илүү. Илүү нь. Яг бол чи надаас илүү учраас чи миний давцсан алдаануудыг чи өнөөдөр харсан учраас чи надаас яалчгүй илүү байна. Чи надаас илүү бүтээмжтэй байна. Чи надаас илүү баялаг бүтээн чи илүү энэ орныг гоё болгоно гэдгийг би бол 100% итгэлтэй байхгүй. Хэрв миний доотлын үе нь өөрөө асуудалтай болох юм бол тиймэрхүү бас орнууд байна. Афганистан. Афганистаны түүхийг өнөөдөр бид нар авч үзэх юм бол 40 50 60 70 онд бүр амар ийм прогрессив нөхцөлтэй байсан. Афганистан, Иран, тэ чи Персийн тэр нэг нөлөөлөл амар байсан юу ирж байгаа. Мундаг байсан юм л. Кабулын тэр нөгөө нэг одоо чи 70-аад оны зураг авах юм бол юу тэр нөгөө хаж маж үс тийм байхгүй шүү дээ. Нөгөө хүүхэнд нь зүгээр ингээд айгуу гоё юу үстэй тийм байсан шүү дээ. Гэхдээ өнөөдөр бол нөгөө нэг ах нар нь founder syndrome гэж яриад байгаа байхгүй. Үүсгэн байгуулагчийн синдром. Тэрний юу гэж байгаа. Би энийг бий болгосон шүү дээ. Би чамаас илүү. Чи дугаа бай. Юу болох юм би чамаас яг л би өөртөө намайг ингэж дарж исэн. Тэгээ ингэж нөгөө founder syndrome ч хөдлөөд би чамайг дараад байгаа учраас болов.
хэрв би өнөөдөр бол энэ том нэг замнал байгааз би энэ замналын зөвхөн нэг л хэсэг шүү гэж чи битгаар ойлгочих юм бол нөгөө л нэг дугууны гоё юм байгааз кальци өргүүлэн тий. Яг тэрийг ойлгочих юм бол өнөөдөр бол Монгол улс л. Тэгэхээр Монгол улс бол айгүй гоё болно. Гоё болно. Та нар бол та нарын ирээд бол үнэхээр гоё. Миний үүрэг юу гэхээр та нарыг дэмжих ёстой. Мэдж байгаа юм уу би та нарт хуваалцах ёстой. Эцэст миний одоо юу гэдэг хувь хүний одоо тэрнийг баялаг одоо тэрнийг одоо сайн сайхан амьдарч байгаа юм бол нийгэм надад өгөөд байгаа байхгүй. Нийгэм надад өгөөд нь шүү дээ. Нийгэм надад өгсөн тэр баялагийг би буцаад нийгэм рүү гаргах хэрэгтэй байхгүй. Физикийн хуулиар би одоо чи битгаар ийш ингээл ус хийгээл ингээл дэлбэр шүү дээ. Тэгэхээр би энүүнийгээ би өнөөдөр ингээд өөртөө барайл ингээд авах ямар шаардлага байгаа юм бэ? Би энийг яах ёстой вэ? Би буцаад нийгэм рүү гаргах ёстой. Надад нэг машин хэрэгтэй, нэг байр хэрэгтэй. Өөр юу хэрэгтэй юм бэ? Энийг өнөөдөр хүн болгон Монголд ойлгох ёстой. Гэхдээ та нар орж иж байгаа шинэ үе бол та нар айгүй хэрс, айгүй гоё. Энүүнийгээ энэ мэдээлүүд та нар шүү дараагийн үеийг өвлүүлж явах ёстой байх ёстой. Тийм бол манай Монголд гоё болно. Гоё болно. Энэ бол бас тийм өнөөдөр проблем бол яг бид дөнгөж ингээл нөгөө нэг ингээл нэг яваад шүү дээ. Тий. Окей. За та ерөнхийдөө гэр бүлийнхаа хүний талаар товчхон танилцуулаач. Бид хоёр ч бол одоо ингээд нэг хэдэн настайдаа танилцсан бай. Тэгээ одоо хэдэн жил танилж байна. Тий. Хоёрыг харж байхад бол нэлээд романтик харагдаад идэх байхгүй зөв надаа. Миний хувьд бол бас ингээд айгүй гоё харагддаг, гоё санагддаг. Ерөнхийдөө нэг ер нь нэг түүхээсээ болцсон. Өөрсдийнхээ талаар. Үгүй яах вэ? Энэ бол тэгээд өнөөдөр бол ямар ч одоо зөв явж байгаа тийм ээ. Эр хүний ард талд бол одоо зөв эмгтэй байгаа гэдэг бол энэ бол даалтан үг. Тэгээ миний хань бол надад бол сайхан дөрвөн одоо ийм амар гоё залуу дөрвөн сайхан залуу бол надад бол одоо ингээд одоо төрүүлж өгсөн. Хоёр бол 95 оноос хойш би юунийг мэднэ. 94 оноос хойш. Аха. Яг нөгөө мандаж эхэлсэн юм шүү дээ. За би анх бол яг анх ихнэрээ харсан тэр мөчөөс л энэ бол миний хүн гэдэг л яг ч би өөрөө мэдэрсэн. Зүрхээр. Одоо бид хоёр бол 25 жил бид хоёр хамтдаа байна. Яг бас мэдээж ямар ч гэр бүл дүүргэсэн проблем байсан. Тийм бас л тун байгаа. Тийм одоо ингээд юм бол байгаа. Гэхдээ бол намааг хурцлж намааг өнөөдөр яг ийм төвшөнд авчирсан бол 50 50 нь бол миний бас зүтгэл 50 нь бол миний одоо гэр бүлийн зүтгэл. Би бол энд амар хаппи байдаг. Амар багтаа байдаг. Тийм учраас бол одоо энэ хүн л одоо тэгэл одоо Монгол нүүдэлчин соёл гэдэг чинь бол яг л одоо мөн шүү дээ тийм үү тий. Тэгэл эр хүн тэгэл яваал тэгэл тийшээ мор тийшээ энэ одоо юу гэдэг зугаалга тэр одоо ан ман гэж явдаг байсан. Тэгэл ар гэрийн ажил хин дээр үлдэж исэн юм. Ичнэр тарилуулж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өнөөдөр бол тэгэл түүхээ бид нар сүүл үзэх юм бол яс юм дээр монголчууд бол эмэгтэй хүний нуруунд дээр бол Монголын амьдрал бол яалч гэдэг 50 нь бол явж л байгаа. Тэр бол одоо би амар азтай байсан. Амьдралынхаа юм сайхан нэг би ингээд учирсан. Тийм тэгээд би өдөр болгон бол одоо энэ баярлаа гэж хэлдэг. Тийм тэгээд одоо хүн болгонд одоо бас яг ийм байгаасаа Монгол орн маань айгүй гоё болоосоо гэдэг тий. Тэгээд нэг бол тэгэл би дотрол тэгэл боддоо. Юу нэ эр хүнийг тэгэл одоо yin yang штэ тийм арга билег гэдэг чинь тэр штэ тийм ингээл чи бодохоор Монгол улсын тэгэл соёмыг харж үзсэн бол тэгэл арга билег юм л яг хамгийн дунд нь байгаа штэ тийм. Туйлын бүр ямар ч сайн хүнд
муу чанар байдаг. Ямар ч муу хүнд сайн чанар байдаг. Тэрийг л бид нар харах хэрэгтэй байхгүй. Харин тийм. Энэ муу гэл тэгэл тэрийг муугаар нь одоо ингээл тамгалал явах нь айгүй буруу шүү дээ. Тэгэл одоо бид нар тэрийг л ойлгох хэрэгтэй. Энэ нэг л нэг. Гэхдээ яах вэ? Гайгүй болно. Та нар бол гайгүй болно. Одоо энэ нэг юм ингээд нэг юм хайп одоо бас хүмүүс бас лаг болчихж байна. Худалч хуурай юм фейк мэдээллийг мэддэг болж яа. Бас нэг ялгахтай болж манай Монгол нүүдэлчин ард түмний бас нэг сэтгэлийн юм бас нэг юм байна тий. Тэрийг бас ингээд яадаг болж бас ер нь бол бас гайгүй. Окей. За ерөнхийдөө бол яг хуу яриагаа бацхад бол эхлээд хүн өөрийгөө олох хэрэгтэй тий. Өөрийгөө олоод юунд дуртай юм, юу хийж чадах юм, юу хийж чадахгүй. Тий юу хийж чадахгүй вэ? Ямар ч сул талтай юм гэдгээ олж мэдээд тий. Тэгээд дараа нь гэр бүлээ зөв байгуулад тий гэр бүл гэдэг бол хамгийн одоо нандин зүйл. Тий. Яалчгүй бидний нүүдэлчин соёл тий одоо бид нар Аз соёлд бол гэр бүл гэдэг бол яалчгүй юм байна. Тэгэхээр нөгөө чи өөрийгөө олох хэрэгтэй гэдэг бол би зүгээр нэг юм айгүй тип чамд хэлээ чи өнөөдөр ч юм уу эсвэл найз нартай хэлээ гав ганцаархнаа сууж агаад өөрийнхөө нэрийг бичээд миний давуу тал миний сул тал гэдэг өөрийнхөө гараар ингээд бичээд ингээд өөрийгөө дүгнээд үзтээ айгүй сонир дүр зур харагдаж шүү. Хүн өөрийгөө хуурч чаддаг учраас хүн баг өмсч болно хүмүүсийг хуурч болно өөрийгөө хуурч өөрөө ямар ч муу хүн хулгай хийж ах ч юм худлаа ярьж ах тэрийг мэдж байгаа шүү. Тийм шүү дээ. Би худлаа ярьж юм те би ч ингэж наас жигтэн үлээж энэ гэж мэдж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ хүн яг нэг өөрөө ингээ ганцаараа сууж байгаад бас нэвтэйхэ үед ингэ яаж байгаа. Тэгээ өөрийнхөө тэгэл эцэст юу гэхээр өөрийнхөө сул талуудыг алга болгож өөрийнхөө давуу талуудыг хөгжүүлэх ёстой гэдэг л ийм л концепт л байна. Тэгэхээр одоо та нарт би бол та нарыг дэмжинэ залуучууд. Та нар хин ч орчихсон би бол одоо юу гэдэг манай Mongolian Aircraft Industry бол Монголын бас нэг сор улсын компаниудын нэг болно. Яг би бас Монголын бас чич өөрөө мэдж байгаа ах нь ямар бас компаниудын бас нэг үүсгэн байгуулад бас нэг ажиллаад хамтарч тэгээ багаараа амжилт бид нар ямар амжилтанд хүрсэнийг бол чи бол зах цогоос нь бол мэдж байгаа. Тэрийг одоо дурдаад яах вэ? Гэхдээ би өөртөө юунд итгэлтэй гэхээр миний өнөөдөр Mongolian Aircraft Industry Монголын сор улсын компаниуд нэг болно. Болчоод яах вэ гэхээр би энэ баялагаа би та нартайгаа нийгэмтэйгээ хуваалцах хэрэгтэй тэр процессыг л би бүрдүүл гэж л би одоо ахын мөрөдөл шүү дээ. Мөрөдөл юу гэх юм болно. Тэр чинь тэгэл яг байх хэрэгтэй юм чи тээ. Мөрөдөл чинь биелдэг. Мөрөдөл ер нь биелэгчл байдаг шүү дээ. Тийм. Мөрөдөл биелдэг шүү дээ. Харин тийм. За. Сайхан ярьслаа болж байна. Тийм. Баярлалаа тэгээд сэтгэл хангалуун байна. Тэгээд одоо би эртэл чамч гэсэн хэлж байгаа 7 хоногт нэг юм хоёр удаа тэгээд чи ч гэсэн одоо өөрийгөө бас дараагийн юмны сорж үзэх гээд байна тийм. Би бол яг зүгээр ах нь өөрийнхөө амьдралынхаа туршлага харж байгаа бол хэрвээ чи надад итгэж юм ингээд 7 хоногт нэг хоёр удаа ингээд нааш яриад байгаа юм бол чи бүр шал өөр бол. Чам потенциал байна. Потенциал үнэхээр байна. Одоо бол нөгөө тоон чанараас нөгөө өөр чанар руу шилжих гэсэн. Надад бол харагдаад. Окей. Баярлалаа. Өнөөдөр бол сайн нэг цаг бас 2 цаг одоо хоёлоо хэлээ шүү дээ. Хоёлоо 7 уулзаад тийм. Тэгээд яг 9 хүртэл байсан шүү дээ. 2 цаг нон-стоп багт. Тийм. За. Тийм лээ. Окей. Таны төгсгөлийн үг хэлэх яах вэ? Enough юм шиг санагдаад байна л дээ. Сая ярьсан юм бол тэгэл чи эдит хийгээл айгүй нэг юм мэдэл гаргачихгүй. Үгүй одоо төгсгөлийн үе болоо яах вэ? Тэгэл төгсгөлийн үе айгүй тодорхой шүү дээ. Тэрний юу гэхээр тэгэл айгүй хүлээцтэй хандах хэрэгтэй. Бие биенийг хайрлах хэрэгтэй. Хайраас хайр гарна. Яг тийм.
үзэн ядалтаас үзэн ядалтаа ил ийм философитал болчиход байж тахна. Чи наваа ингэдэн би амар хурц байсан угаасаа тий. Нэг хэсэг болоо би ингээд тэгээд эцсийн дүн дээр би ямар дүгнэлт над дээр ирж ийн гэхээр хүнийг бол байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй юм байна. Нэгдүгürt бол хүнийг бол байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй юм байна. Хоёрдугürt бол хүндээ айгүй инэрэнгүй л хандах хэрэгтэй. Тэгжээж чи хүн гэдгээрээ цааш нь явна. Тэгжээж чиний амьдрал чинь бүр цаашаа нөгөө нэг арга билег тэгэл нөгөө нэг үүлийн үр энэ бүх юм чинь тэгэл одоо бид нар бүгдээрээ л одоо нөгөө яа бурхан багш шүтдэг болсон тий. Ер нь бурхан багш ер нь шашин гэдэг ч өөр айгүй интимейт юм байхгүй. Бид тэрийг нэг одоо зарлаачвал яг хөө тэгэл нэг л юм ойлгож ин тэрний хүн хүнийг л ерөөсөө л ойлгох хэрэгтэй. Яа л